Зя. Одоо ингээл явтгийм да. Хэлж юм. Хэлнэ. Хэлцэн. Энэ дарсан. Орж ирээгүй. Орж ирэх байна. Одоо нэг хүнтэй боллоо. Энд дээр нэг хүний тоо гарч ирдээ. За сайн байцгаана уу? Манайхан цааш нь сайхан шеэрлээд өгөрөө 4 хүнтэй боллоо. За сайн байна уу их магчи? Манай их магч орж иржээ. Өмнө говь юм. Тий. Таньсаа сайн байна. Заяа. За та бүхэн маань цааш нь группүүд рүү шеэрлээд өгөрөө. Одоо лайв нэвтрүүлэг хийнэ гэдэг чи одоо ингэ шууд амжуулдаг болохоор уцтайгаа бас орооцолтод зууралдаад иж болохгүй маа. За ингээд 10 хүн боллоо гот баха. Ингээд хүмүүс нэмэгддээ шүү дээ. Одоо ч хүмүүс тэгээд лайв хийдэг болч тээ. Лайв хийдэг болохоор тэгээд хүмүүсийн одоо нэмэгдээд явчихдаг. Би ч одоо лайв хийдэг хүн шүү дээ. Би ч сайхан лайв ч боллоо шүү дээ гот баха. Яг хөө чиний энэ хийж байгаа лайвыг бол лайв ч гэдэг юм уу подкаст ч гэдэг юм. Энэ бол ер нь гэхдээ нэг ямар өөрийнхөө ирэх ашигын төлөө янз бүрийн үдэж харъя засыг залруулъя гэж байгаа биш тийм биш үү? Бас бүүн үргэлжлийг олон нийтэд сурчлъя, таниулъя гэж байгаа үйл болохоор тийм шүү дээ. За манай халиутаа ороод ирлээ. За сайн байна. Тимагч орж ирсэн байна. Сайн байна уу Тимагч? Орой минь. Одоо өстой эвлэлийн инх магч маань, Тимагч маань бүр одоо эртний одоо бид нар чи эртний бөөнөр болж тий. Өмнө говьд идэг инх маг гэж байна. Инх магч. Инх маг гэж хоёр байдаг шүү дээ. Сайн байцгаана уу гэж байна. За сайн байна уу. Өмнө говийн инх магч. Тэгээ өмнө говь танилцчихсан шүү дээ. Анхдагч 13 онд лөө. 2013 онд нэг өмнө говь хамбогдыг дахид инх маг дарчлуулаад төгөөлсөн тий. Сайхан шинжилж гинэ үү гэж нэг готоо баха. За сайхан шинжилж гинэ инх маг. За хүн олон ороод ирчихлээ. За сайн байна уу дүүл найз? Манай дүүл найз орж ирж байна. Өндөр дүүл мөн үү? Өндөр дүүл. За сайн уу дүүлээ. За манай урайхаа хингар найз орж ирж байна. Үйлдээ юу? Бүрэгдийн үчигэл тэндээс харж байгаа сте комментүүдээс амар харж байгаа сте. Чи ч амар харах юм. Орой минь баярлаа. За та бүхэн маань цааш нэг групп өдрөө сайхан дамжуулаад өгөөрэй. Минь дамуур гэд манай Бурэдийн дүүл зарим Бурэдаар мэдчихэж байна. Угаасаа тэгэл монголчууд ч мэддэг шүү дээ. Минь дамар гэж мэддэг шүү дээ. За бид хоёр маань яг 7 цагтаа лайв эхлээд сууж байна. За манай нөгөө Тэнгэрийн цаг нэвтрүүлэг маань үргэлжлээд лайв хэлбэрээр явж байгаа. За манай энэ нэргүү Монгол бүгийн нэгдсэн эвлэлийн нөгөө нэг бараг удган залуу. Та санаж байна уу? За санддаг. Харуул. Манай Тэнгэрийн цагийн нөгөө нэгдүгээр хэсгийн нэвтрүүлэлт орж ирсэн. Манай эвлэлээс орж ирсэн. Зүс царийг нь харуулах гэж зарим нэрийг нь бол танихгүй шүү дээ. Нэгдсэн эвлэлийнхнаас их цөөхөн Ахмад орж ирсэн байна. Орой минь. Нэгдсэн эвлэлийн нэлээд одоо залуу удган зайрангууд цөөхөн байсан да тэр үед ч би одоо ер нь ахмадууд байсан. Одоо байгаагаас Бадам сүрэн байна, Одон хүү байна, Бачаргалгоо байна. Нэгдсэн эвлэлд одоо Атган сүрэн байгаа. Тэг Атган сүрэн гэж байгаа бах тий. Атган сүрэн гэхдээ байгаа мó байгааг би сайн мэдэхгүй. За ер нь тэгээд цаашаа бол баг танихгүй болсон. Нэг олон тараад салаад галаараа явчихсан болохоор ингээд танихгүй. Залуучууд байдаг юм билээ. Гэхдээ би нэгдсэн эвлэлийн өнгөрсөн жилийн хар сүлдний Батламгалын юмсан хар сүлдэн дээрсэн тэрэн дээр оролцсон ш намайг 63 гоёор оролцооч. Тэгээд нэгдсэн эвлэлийн бас янз бүрийн сан юмд оролцсноо бас болоогүй. Яах вэ тэгээд хөөрхий ирээд оролцооч хэр тэгээ ямар өгөөгөлт юм ш. Тэгээд нэр нэгт жихнэг гэх юм чи тэгээд тиймэрхүү сан үйлдэнд оролцсноо. Ахыг таньнаа гинэ. Урнаа ихчтэй хамт явдаг байсан. Сайн бай. За дүүнээрээ сайхан шинэлсэн өсгөхаа. За өсгөх үү. Манайхан л үзэж ин дөө. Орой минь оюун бэлэг ихчээ хүн болоо оюун бэлэг гэдэг хүнээ сайн танихгүй шүү одоо боловсон. За одоо ингэж яад эхэлнэ. Одоо лайв чинь гэдгийг штэ. Одоо хаа 53 хүн болж байна. 54 хүн болж байна. 100 болохоор нь эхэлнэ гэдэг сууж тийм үү. Би чи нөгөө лайв хийдэг болохоор ч юм бас хэдүүн болгоод яах нь мэдэхгүй шүү дээ. Ер нь хамаагүй одоо энэ хааштай лайва хадгалчих юм чинь сайхан хоёлаа яриад явчих. За ингээд сайн байцгаана уу? Ингээд албан ёсоор өнөөдрийнхөө нэвтрүүлгээ эхлүүлье. Тэнгэрийн цаг нэвтрүүлэг маань
Хоёрдугаар улирлаа лайв хэлбэрээр ингээд шууд ярилцж байгаа. Тэгээ асуултанд бас хариулах боломжтойгоор давуу талтай байгаа. Тэгэд өнөөдрийн одоо зочин маань season 2-ын маань анхны зочин ангар зарим маань байсан. Одоо хоёрдугаар зочин манай Готов ах байгаа. Та бүхэн маань илүү сайн мэднэ. Уламжилт Монгол бөө мөрөглийнхөө талаар одоо маш их одоо ярьдаг, хэлдэг, зөвлөдөг, залуучуудын хүлгэр дуурайд болж явдаг сайхан зарим хүн байгаа. Ингээд Готовхагаа урьж оролцуулаад миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За та минь тэгээд сайхан шинэлвүү дээ. За сайхан шинэлээ. Чи сайхан шинэлвүү. Бас Мартин амны баярын Оо мэнд. сайхан баяр. За энэ лайв үзэж байгаа нийт одоо хүмүүстэй уулзсан бас сар шинийн мэнд хүргэе. Эмэгтэй охид бүсгүүчүүд ч гэсэн оройтсон өнгөрсөн ч гэсэн бас Мартин амны мэндийг хүргье. Баярлаа. За манайха дуун сонсогдож байна уу? Манайха нэг дуун дээр нь анхаармаар байна уу? Одоо нэг яагаад өгөөрэй? Болж гинэ гэд болж байгаа бол болж гинэ гэд бичээд өгөөд яриагаа сайхан үргэлжлүүлээд явъя гэж бодож байна. Өнөөдөр Готовхаасаа жоохон гуйсан. За та яаралгүй ямар ч байсан нэг жоохон нэг цаг 30 минут за нэг цагч болтгоо ярин шүү гэд. Хуучин манай Тэнгэрийн цаг нэвтрүүлэгчийн цаг нарандаа боогдоод явдаг байсан болохоор хөөрхий ингээд нэг 40 минут явдаг байсан. За сайн уу бадмаа. За бөөгийн холбогдлолтой группүүд рүү уламжилт нүүдэлчин соёл ахуйн холбоотууд руу та бүхэн маань шеэрлээд өгөөрэй. Тэгээ өнөөдөр их гоё сэдвээр ярих гэж байгаа. За өнөөдрийн гол ярих байгаа сэдэв маань манай Готов ах яг одоо зарим хүн гэхээсээ гадна одоо бидний мэдхээр бол яг энэ уламжилт бөө мөргөл талаасаа тахилгын зан үйл талаасаа түүхэн талаас нас өөрийнхөө одоо сонирхлоороо гэх юм уу шаардлагаар гэх юм уу нэлээд бас судалгаатай байдаг зарим хүн бид нэр олон зүйлийг бас сонсч мэдэж авч яадаг. Тэгэхээр тэр талаар нь илүү одоо сайхан гургалдаа шиг сайхан дуу гарч байна гиндэ. Тэгээ илүү сайхан ярилцъя гэж бодож байгаа. Гой халуун дотн бүгдээрээ гой сэтгэл санаагаа сайхан сул тавиад гой сайхан ярилцъя. Ямар нэг юм тайцлахгүй байна. Зүгээр сайхан гэж чөлөөтэй ярьж байгаа. За тэгээ миний ах чинь одоо хизээнээс эхлээд яг энэ бөөгийн зам мөрлөө ороод хэдэн жилийн судалгааны ажил хийчвэ. За таны өөрийнхөө одоо ингээд судалсан уламжилт Монгол бөө мөргөл язгуурын бөө мөргөлийн зан заншлын талаар одоо бас биднэрт ярьж тайлбарж өгмөр байна өнөөдрийн яриан дээр. Дээрэс нь бид нар яг 90 оноос хойш ингээд сэргээд өнөөдөр сайнтай муутайгаа савд өрөөд явж байна. Одоо ерөнхийдөө бөө мөргөлийн суур тавигдчихөө. Одоо бид нар юун дээр анхаарах юм? Цаашдаа одоо бид нар юун дээр энэ дархлаагаа тогтоох уу? Энэ талаар минь яг одоо ингээд сайхан чөлөөтэй ярих байна. Яг би өөрийгөө нэг танилцуулах яг тэ би тэр Улаанбаатар нэвтрүүлэгт ороод өөрийгөө аягүй дэлгэр танилцуулсан юм шиг. Одоо самбуугийн ядтай нэвтрүүлэгт. Тий. Дараа нь би Милмигийн нэг бас 2 3 юунд одоо подкаст гэх юм да тиймд ороод нэг Чингис хаантай холбоотой бөмбөргийн тухай нөгөө Чингис зарим ба штэ. Чингис зарим цог гэрлэгэд зарим байдаг ш 100 хүн Чингис чинь нөгөө Талигачин Бат яах. Бид гурав ороод нэг нэлээд тийм юм хийцэн бас нэг тийм подкаст явдаг. Тий. Тэр сошиал дээр явдаг. Би тэгээд тэрнээс хойш бол за ер нь тэгээд сошиал энэ нэвтрүүлгээс ер нь цухтаадаг. Ер нь тэгээд яг тэ. Гэхдээ гадны янз бүрийн би одоо Японы нэг телевизийн юу гэдээс баримтат кинонд Монголын бөө мөргөлийн Японы талаас хөдөөгийн монголчууд, хотын монголчууд бөө мөргөлийн талаар бөө удган дайран хүний тухайд ийм 3 баримтат кино гэсэн би нэг тэр нэг баримтат кинонд бас яасан. Францын нэг кино найруулагчийн бас нэг юмд би бас одоо бас нэг тэнд бас яасан. Одоо тэр хоёр маань баримтат кино. Нэг нь Японы одоо судлаач бөө судлаач Ипи гэдэг хүмүүний тэр Монгол бөө мөргөлийн гэр онгод тэнгэр тарих тийм бас нэг баримтат нэвтрүүлэгт би оролцсон. Гэхдээ эднээс дандаа Монголд гараагүй. Дандаа гадна орсон. Таас одоо гадна дотноггүй бас бөө мөргөлийнхөө одоо улам талаас сурчлагын таниулах нэлээд олон үйл ажиллагаанд оролцсон. Та бас олон сайхан тахилгууд зохион байгуулж ирсэн. Би нэг удаа тэр зүгэл тахилга дээр нь оролцож ирсэн. 2 ч удаа тахилгаанд нь оролцож ирсэн юм Готов хаа. Тэгэхээр хаа одоо бид нар 90 оноос хойш ингээд өнөөдөр хүртэл явж байгаа хугацаанд бид нар энэ бөө мөргөлийнхөө суурийг тавьж чадчихэв үү? Тэнгэр үзэл бөө мөргөлийнхөө суурийг тавьж чадчихэв үү? Энэ дээр ер нь таны бодол ямар байна? Ер нь би бас энэний төлөө жоохон санаа бөө мөргөлийн төлөө анх бол би бөө болчиход ингээд байж ирсэн. Миний нэг аав эгч гэдэг юм аа. Одоо түүхч, Монголын түүхч. Шинжлэх ухааны гавьяат ажилтан гэдэг лөө тийм эрдэмтэн хүн байдаг. Тэр хүн намайг бөө болцсон байхад надад ирээд уулзах жоохтой би нэг анх бөө болчиход ах トゥ нэрээ цуглуулад бас нэг бөөн чинь нэг тийм нэг одоо нэг юм зан үйл хийдэж штэ. Тэрэн дээр ирээ байсан тэр хүн надад зөвлөж ирсэн.
За готоо сайн бөө болохын тулд хүн 3 жил бол тэсдэг юм байлээ гэж надад хэлсэн. Би тэгээд та яаж тэр үнийг түүхч гэдгийг мэднэ. Одоо Пүрүүгаатай хамт, Буламгаатай хамт, Чоймоо багштай хамт эднүртэй цуг тэр үеийн одоо 70 нэлээд гарцсан байгаа. Одоо сая энэ Чингис хааны музейг байгуулахад бас нэлээд гар бие оролцох шиг болно лээ. Тэгээ эрдэмтдийн янз бүрийн нэвтрүүлэг төр их оролцдог л да нэрийн дуртад явах тий. Тэр хүн надад ирээд за чи сайн бүү болохын тулд ганцхан онгод тэнгэрээрээ бүүлэхээс гадна энэ бүү мөргөлийн эртний түүх, ёс жаяг, соёл, өв уламжлалыг бас судлаарай. Тэгвэл эн чинь зөв замдаа ордог, голдролдоо ордог. Тэгжээж энэ бүү мөргөл гэдэг юм чинь одоо жинхэнэ бүх бүрэлдэхүүнээр нэх юм уу? Бүх юугаар нь одоо чи ойлгож авна шүү. Зүгээр яах вэ? Ганц онгодороо бүүллөө гэд эртний уламжлал түүх өв соёлоо мэдэхгүй бол бүү мөргөл сайн бүү болгож явах хэцүү. Тэр хүн бол 90-ад оны дундуур тэр Фуруугаа энэ Дулумгай эднүртэй хамт энэ хөвсгөлийн одоо Бажир удган дээр очиж исэн. Олон зайран удагт очиж исэн шүүгээ. Баяр удганыг бас судалж исэн юм шиг. Бөө мөргөлийн талаар нэлээд судалсан. Тэгээ энэ манай Монгол эрдэмтэд 90-ад оны сүүлээр энэ удаа 96-7 онод Монгол эрдэмтдийн тийм уулзалт фестивал бөө мөргөлтэй холбоотой тэр зүйлийг зохион байгуулад тэн дээр бас их олон зүйлийг тэнд анх манай эрдэмтэд чинь тийш бөө мөргөлийг хандуулсан шүү дээ. Одоо Монгол эрдэмтдийг зөвлөсөн бөө мөргөлтэй фестивал тэрэн дээр Телегачийн бат оролцож ирсэн. Төрийн дарин бямд орчгоо оролцож ирсэн. Одоо ингээд мэрсэр усуудаар. Бүр тэгээд тэрнээс арга хэмжээ аваад энэ угсаатан судлаад дарахад цаатан одоо залуучуудыг гадагшаа бас тодорхой хэмжээний усуудыг явуулсан. Бас дотоодын ихтэйд сургуулиуд сургасан баха. Би одоо тэрийг бол сая ямар ч хэлсэн тийм явуулсан. Бүр эрдэм шинжилгээний уулын тэндээс биднес тэр эрдэмтдтэйгээ цуг цаашаа зөв яваад хэрвээ явцсан бол энэ бөө мөргөл маань өдийд зөв голдрол орцсон. Яг хөө 90-ад оны эхэнд байсан одоо юу гэдэг тархтай алдарт одоо Балжир удган байна, Цэгмэд удган байна. Одоо ингээл гомхуугаа гэл ингээл те одоо нөгөө цаатан химлээ нөгөө 108 настай тулгамдаар нэрэн бичсэн. Сувья удган байна. Боредийн одоо Цэрэн зарим байна. Цэрэн баа байна. Эднүүсийн үед бөө мөргөлийг нөгөө тасалдсан хэдэн зуун мянган жил ууламжлалаар явж ирж байгаад одоо социализм үед гэх юм да 50-аад оноос хойш тасалдаж эхэлсэн юм билээ. Энийг жоо нөгөө системийн маань юугаар болоод оргилж эхэлсэн. Эднүүс гарч ирсэн. Эднүүс бол яг хуу энэ олон зуун жил улбаарж ирсэн бөө мөрглийг биднээс өнөөдөр авчираад өгсөн. Эднүүс бол гавьяатангууд. За эднүүсээс гадна бөө мөрглийг бас тэр одоо хоригдсон цаг үед бас судалж ирсэн судлаач нар байна. Одоо жишээ нь 1870-ад онд баха би оны буруу хэлж магадгүй Боредийн Дорж Вандраа юу гэж те харын бөө мөргөл харын бөөгийн шашин гэд энийг судалсан хүн байна. За энэ хүн бол тухайн үед Боред талдаа одоо Оросын шинжлэх ухааны академиас тэр хүн судалсан. Боред. Гэхдээ тэр хүн бол яг тэр үеийн бас бодлогосоо болоод нэг залуудаа 30 идэх насандаа бас амин өгөөтгдсөн юм. Гэхдээ орлогдсон юм билээ. Энэ бөө мөргөлт асууд оройтой асууд. Тэг ягаад гэвэл Боред нарыг Оросууд нөгөө христийн шашинтай загламтны шашинтай оруулах гээд байсныг Дорж Вандраа гэдэг хүн судлаад ахаад шинжлэх ухааны эргэлтэнд оруулаад тэгс нөгөө Оросууд хүлийн зөвшөөргөө бас зүгээр ингээд нэг тийм амин өгөөт. За энэ яг тэгтэл манайд 1959 онд далаагаа танаас далаад доктор гэд мэдэн штэ ахтэлж хавдаас гарчтай. Энэ хүн Бээжинд 50 эдэн онд бас их сургууль төгсөж одоо дипломын ажлаа бөө мөргөлийн тал дээр хамгаалж ирсэн юм билээ. 59 онд бөө мөргөлийн тухай товч тохимол гаргасан. Биччихсэн. Үүний хажуугаар манай Эренчингой бэлгүүн номч гээд Эренчингой бас 62 онд бас энэ бөө мөргөлтэй холбоотой судалгаанууд гаргасан. Энэ дээр одоо яг бөө мөргөлт судлаад одоо тухайн үеийн гэдэг арай хуучны үе эртний үеийн бөөнөрийг бүр хооронд нь бөөгийн битгэл онгодын левелсэн байгаа байхгүй. 6 ирэмбэлсэн. Биднээс нэг онгодыг ирэмлэх гэдэг шүү дээ. Гэтэл левелсэн. Энэ хүч чадлынх нь нэгдүгээрт бол хамгийн эхлээд эзэн онгод гэж биднээс нэг толгойн онгод гэж ярьдэн шүү дээ. Эзэн онгод. Энэ эзэн онгод хэн байваа гэд ингэсэн чинь тэн дээр эзэн онгод бол ердөө Чингис хаан. Монголчуудын эзэн онгод бол Чингис хаан. Чингис хааныг монголчууд онгоолсон байхгүй юу? Тэгэхдээ шүтдэг, дагдаг, буулгадаг биш. Бөө мөргөлийн ясаар онгоолсон. Өнөөдөр одоо байна шүү дээ онголгод одоо хүртэл харамсалтай
өвөр Монголын ордод одоо Чингис хааны онгоныг дахиад энэ шүү дээ. Таглах хийж байна. Таглах хийж байна. За энэ хамгийн толгоон одоо биднээс ярьдаг толгоон. Энд бол буудаг онгод биш ээ. Биднээс шүтэж тагдаг. Өнөөдөр ч гэсэн Монголын үрээнд процесс явж штэ тий. Одоо Чингис хааны мөдийг байгууллаа, хөргийн залж, алтадлаа тий. Одоо иймэрхүү маягаар. Нэгдүгээр монголчуудын шүтээ. Энэ хүн бол Монгол үндэстэн Монгол орон Монгол улсыг байгуулсан байхгүй. Тэгэхээр өнөөдөр биднээс энэ хүнийг шүтэд дээдлж хүндэлж явах онгод мэд дээдл тэнгэр мэд шүтж байгаа юм. Энэ чингоо судалгаа байна. Дараа нь одоо Бадан Батанба Угсаатан талаас нь дарахад эднээс талаас бас бөөмбөрөлтэй холбоотой багсаар мэдсэн байсан. Үүний дараа бол одоо Пүрүүга байна да. Пүрүүга яг одоо дарахад бүх судалсан. Яг дарахад бөөгийн тухайн үеийн судалгааны 90-ад онд байсан өөрөө тэр нутгийн хүн, дарахад хүн тэнд байсан Балчиргаа гэдэг олон Гомбууга гэдэг ч юм олон бүнэрийг судлаад дарахад бөг. Тэр үл судалгаа л тэр байсан. Тийм. Байсан. Байсан энэ тэр. Дулумгоо бас хингог судалсан 90 биш Цэрэнбаа дарахад юуны Бородын Цэрэнбаа бол судалж Дулумгоо яруу найраг талаас нь уран зохиол утга зохиол талаас нь дууд одоо судалсан. Бас социализмын дамжин сурангуй гэж тэндийн дамжин сурангуй бас энэ бөө одоо Монголын уран зохиолыг дээдлэх гэдэг номон дээр бөө мөргөлийн одоо аман зохиол яруу найраг дуудлага эднээс бас нэг тийм тодорхой хэмжээний хэсэг бүлэг болгоо оруулсан байна. 90-ад оноос хойш манай Сүхбатгай байна. Сүхбатгай бас бөө мөргөлийн олон талын зүйлүүдийг төвөрлөж янз бүрийн одоо Монгол бөө мөргөл 1-2 гэсэн цуврал номнууд гаргасан бас хажуугаар нь маш олон бөө мөргөлтэй холбоотой сэдвтэй ном тохиомлуудыг гаргасан. За тэгээд яг уу би энэ бүгдийг яагаад дурдж чинь гэвэл тэр манай миний хамаат одоо миний аав гэгч нэг эрдэмтэн хүн байсан тэр хүн над зөвс учраас би өөрөө бөөлгийн хажуугаар судлаа. Ер нь судлаа. Судлаа гэдэг үтсэн чинь тэр үед ном тохиомлууд бараг байгаагүй. Сүүлд нь манай лавж байгаа шүү дээ. Танаас. Лавж байгаа гэдэг зарим байдаг танаас мэдэх болов. Сэнгэгийн лавж гэж хүн байна. Багваны ганс хөх гэд одоо тэр хүн байна. Энэ хоёр хүн яг бөө мөргөлтэй холбоотой ном тохиомл бас бөөнөрн дундаас гаргасан байсан. Тэгээ бас өвдөлтөй тийм ном тохиол байгаагүй л дээ. Гэхдээ би яг нэг түүхэн талаас нь бас нэг өөрөө нэг жоохон оролдоод эртнээс судлаа. Одоо жишээ нь бөө мөргөл хэдийнээс Монгол газар дэлгэрчвэ гэдэг тий холбоотой гэдэг түүхийн иш баримтуудыг судлал одоо биднүүсийн ян тооллоос өмнөх 3500 жилийн өмнө тэр Жоо гэдэг улсад тийм үү? Жоо гэдэг биднээсээс хойш урагшаа хятадтай ш Жоо гэдэг тэр улс умардын нүүдэлчин ард түмэн чон шүтлэгтэй байсан. Буган шүтлэгтэй байсан гэж. Ингэж тийм түүх зохиол дээр бичлэн байсан. Энэ дээрээс нь одоо тэр үеийнхтэй холбогдсон баримт юу вэ гэвэл одоо буган чулуун хөшөө хэрэгсүүрийн хөшөөнд байна. Энэ буган чулууны хөшөөх гэдэг чинь тайлаг тахлан хойлогны яс айгүй их гарч байгаа шүү дээ. Одоо манай археологч зөндөө судалж байна. Ингээд цаашаага ингээд явуулт юм байна. Одоо тэгээд энэс хойш одоо манай эртний өмнөх 2009 онд хүнүүгийн тулгуур төр байгуулагдсан тийм үү? Байгуулагдсан. За гэтэл хүнүүнэрийн түүхэнд гарч байгаа. Хүнүүнэр луу тодтой цуглаад могоо нохоо өдөр нар сараа тагтаг гэж ийм зан үйл юм гарч байгаа. Тэгэхээр энэ бол одоо бөө мөргөлийн салшгүй холбоотой. Тэр үеийн юунд яалч байхгүй холбоотой. Гэтэл тэр 3500 жилийн өмнө байсан тотем шүтлгийн чон бууг гэдэг юм маань болоод бүр төрийн хэмжээнд хүнүүгүй төрийн хэмжээнд очиж штэ. Төр жасны үл болж байна. Манай хүнүүнэр чинь 4-5 дугаар зуунд Европ феодалын систем байгуулагдаж манай эртний өмнөх 4-р зууны үед бүр тэр феодалын систем шууд хүн нэгдлэн үесээ феодалын ангид нэг юм шилжчихсэн болсон шүү дээ. Боолын нийгмийг алгацсан. Тэгэхээр тэнд луу тот гэдэг бол би тахлагын манай хот гэхэр нэг том юм байгуулагч танаас хар хотыг одоо хар балга сэднүүсийг очиад үзээрэй. За одоо өгөөдөө хааны зуны юу байсан гэд нэг тийм за аранга юу эднүс байд. Эднүс гэвэл ердөөл тэр тойруулсан хэрэмттэй голдоо нэг ордонтой тэгээ хажуудаа тийм нуурт одоо манай хар оримч гэсэн тийм нуур эднүстэй байсан одоо тийм түүхнүүд байна шүү дээ. Ер нь хүнүүгөөс хойш бөө мөргөл бол одоо Монголын төрч ёстой холбоотой байсан. Бүр хүнүүгийн чинь хүнүү гүрний чинь бүр Европын орнууд бүр хүлийн зөвшөөрдөг юм билээ шүү дээ. Бүр мэдхгүй. За бүр сүүлд одоо сүүл үүдээ биднүүсийн 90 үед энэ одоо 20 дугаар зуунд энийг
1770 онд Франц эрдэм Дигийн гэж хүн гаргаж ирээд дэлхийд дахинд одоо англи, франц олон хэлээр гаргасан юм билээ. Судалгаа нь хааж. 1770 онд түүхч хүн энэ хүнүү гэдэг гүрэн дэлхийд байжээ. Байжсэн юм байна. Тий. Одоо энэ Монгол орнд байж байна. Ноён улсаас гараад ирлээ. Тий. Тэгтэл энийг дэлхийд дахин гүйг наадах чинь домгийн одоо хятадын юм мөнөөс ингээд тий гэсэн ингээд яг хөө тэр Дигийн нэгэд эрдэмтэн бол хятадын шийдзүү гэд тийм одоо юу гэдэг түүх байдаг байхгүй. Дэлхийн түүх маяг тийм түүхнээс авч байгаа тэр хүн ивлсэн баг. За энэс хойш хүнүүгийн маань юу дарагтцсан явж байгаад 20 дугаар зууны ихэнх Оросын одоо аялагч гэх юм уу Козлов одоо нөгөө урагшаа төв рүү явж байгаад зөвшөөрөл авах гээд авч чадахгүй болохоор манад байж байгаад ноён уулыг одоо жинхэнэ археологийн судал юу хийсэн баг. Тэгсэн тэндээс жинхэнэ одоо хүнүүгийн хаадын булш тэндээс бөө мөргөлийн бөөгийн малгай хувц хэрэглэж гарсан. Одоо энэ Чин ард үлгсэн хэвс чинь тэр үеийн ноён уулнаас олдсон 19-р зууны одоо Эрэмтайчд байгаа хэвсчүүдээ. Энэ яг ингэж биднээс 20-р зууны ихэнх дэлхийд дахин тэр Kozlovын судалгаагаар Эрэмтайдж байгаа үзмрээр хүнүү гүрнийг хүлээн зөвшөөрсөн. За хүнүүдэр одоо ийм байна. Хүнүүгийн үед бол одоо маш олон хойлоглох тийм ээ тайлах тахлагууд бас байсан багтаа. Хаад нэг одоо энэ хойшоо явсаар гадаад одоо юу гэдгийг нэг Сиамби эднүс жужаа эднүс гэдэг нь яг Монгол нэр томьёо биш юм билээ л дээ. Гэтэ түүхэнд байгаа тэр нэр томьёогоор бичээд байгаа болохоос одоо энэ үл арагшаа гараад тэр жужааны үед нэг тийм манад зурвсгаан бодгийн шашин нэг дэлгэрэх гэж оролцоо. Одоо энэ нөгөө хөлс толгойн бичээсээр илэрдэг шүү дээ. Дөрвийн түрүү үед байсан одоо тэрэн дээр хүртэл сүнс дуудаач боо утган эднүс гэдэг үг гарч байгаа. Тайлгны ясвага хадны хөлс толгойн бичээсэн дээр. За үүний дараа түргүүд ороод ирсэн. Түргүүд орж ирээд өөрийнхөө соёлыг жоохон гэдэг юм уу тэр гэрэл төшөө босгох. Тэгээд тэр үед Нестрон шашин гэдэг бас нэг шашин дэлгэрсэн баг. Тэгээд бөө мөргөлийн маань ягаад түр барьж байгаа тэр түргүүчин болохоор өөрийнхөө ясыг л гаргаж ирээд нь шүү дээ. Тэгээд тэгэхээр Нестрон шашин гэдэг тэгээ бархмаа бичгээ халаад өрөөм бичиг иднүүртэй болсон юм шиг байна. Орж дараа нь уугрууд байна. Уугрууд бол орж ирээд бас Бахамын гэдэг шашин гэдэг майны шашин гэдэг дэлгэрүүлсэн баг. Тэгэхээр нөгөө манай бөө мөргөлийн зан үйлүүд маань тийм дарагдаад яваад ш төр барьж байгаа ориглоод. Үүний дараа Китан орж ирсэн. Китан бас буддын шашин, гонгийн шашин эднүүдийг авч орж ирсэн юм шиг байна. За одоо жинхэнэ утгаараа 7 дугаар зууны үед биднүүсийн нөгөө алдарт нууц тавчаа. Монголын нууц тавчаа гарч ирсэн. Эхлэхдээ нөгөө түрүүний миний ярьдаг 3500 жилийн өмнөх буг чонон шүтлэгтэй улсууд байсан байна тийм ээ. Жой гэдэг хятадын түүхэнд байна. Тэгтэл 7 дугаар зууны үед жинхэнэ монголчууд ингэж юм тэндээс одоо юм гарч ирсэн. Энэ бол нөгөө тотем шүтлэгтэй бүрт чон гом морал. Энэ бол тухайн аймаг ухсаатангуудын одоо шүтлэгийн хэлбэр нь одоо яг нууц тавчаан дээр гарч ирж байгаа. Үүнээс хойш ингээд сурж явж байгаад одоо Добуу мэргэний үед гарч ирж байгаа. Добуу мэргэний үед одоо Алангуй хатан биш үү? Алангуй хатнаас Добуу мөргөн Алангуй хоёроо хатнаас гарсан бэлгүүтэй бүлгүүнүүтэй гэж хоёр хүү байгаа. Үүний Добуу мэргэнийг нас орсны дараа одоо Бухаа сажи, Бухаа хатгын Бодончор монхог гэдэг гарч ирж байгаа. Эндээс жинхэнэ одоо нөгөө хуучин бол биднээс хүнүүг гэдэг чинь дэлхийд дахин зөвшөөрөхгүй байжээ. Одоо ойлгоогүй байж 13 дугаар тэгтэл тэндээс Бодончор монхоос одоо жинхэнэ Монгол ухсаатан. Одоо Монгол ухсаатан гэж хэлсэн дээ. Хүнүү бол биднээс өвгдөөс мөн. Монгол гэдэг одоо гарч ирэх одоо хамаг Монгол гэдэг хүртэл явж шүү дээ. Эндээс яг жинхэнэ тэр үед дарилгын монголчууд няруу монголчууд гэж ангиж гарч иж. Тэр нярууучууд нь толгоолдог, дарилгынчууд нь нөгөө төргийн үед, уугрын үед, Китаны үед монголчуудтай нийлсэн үе. Тэгээд хамаг Монгол гэдэг улсыг байгуулад за энэ үед үйлчлээд одоо жинхэнэ одоо нууц тавчаа эхэлж байна. Одоо 1800 бас 70-аад оны үед Оросын лам одоо нөгөө Бээжингийн номын сангаас нууц тавчааг болоод авчихсан шүү дээ. Оросод авчиад эндээс манайхан одоо өнөөдөр байгаа одоо нууц тавчаа ихэнхдээ дамжирангоо хөрвүүлгээр явж авчулгаа. За энэ дээрээс эхлээд Монголын нууц тавчаа гэдэг зүйл төр чинь жинхэнэ тэнгэр шүтлэг бөө мөргөл бөө утган зайран гэдэг нэр томьёо жинхэнэ утгаараа явж эхэлж байгаа. Түүхийн талаас бол гэвч өнөөдөр жоохон харамсалтай зүйл нь Чингис хааны маань одоо явахдаа буддын сүнхэд
авчиж зарчлаа. Гэтэл нууц товчийг уншаа судалсан хүн бол яг ба ерөнхийлөгчийн зарилгаар тэнд зарж олно гэдэг утгаараа зарсан бол өөр хэрэг. Гэхдээ Чингис хаан маш олон бодтын зүйлүүдийг зурганд нь хамаатуулаад тавьчлаа. Тэгтэл манай Чингис хаан ч бол тухайн шашингуудыг хүмүүс хүлийн зөвшөөрсөн гэдэг. Гэхдээ 13 дугаар зуунд бол тэнд засаглаж явахдаа их Монгол улсыг байгуулахдаа тэнд тэртээ янз бүрийн үндэстэн ухаалтын шашин шүтлэгтэнгүй байгаа учраас тэднээс нь бол тэр төрийн үйл хэрэгт юм уу оролцохгүй тэр юугаа ийм байна уу ямар шашинаа шүтнэ тэрийг л зүгээр хүлийн зөвшөөрсөн болохоор янз бүрийн шашныг хүлийн зөвшөөрчихсөн юм биш байхгүй. Өөрөө одоо жишээ нь тэнгэр шүтлэгтэй бөөмөргөлтөн хүн байсан шүү дээ. Тэрний тод жишээ нь хөгчөөгөө заринг одоо тэв тэнгэр гэдэг нууц товчон дээр хангалттай байна. За одоо тэр үеэс эхлээ одоо ингээд нууц товчон дээр гарч байгаа одоо их олон зан үйлүүд нь бөөмөргөлтийг холбоотой үйлүүд гарна. Энэ бол хаадын гэрийн зөвхөл тахлага гэж байна. Одоо энэ тод жишээ нь өөлөн ишийг одоо нэг Чингис одоо Исухөө Баатрийн онгон дээр очиод одоо нэг зүйл дээрээ одоо бид хиншүү хариулах гаргаад тэр өвөг дээдлийнхаа юг хоололцоод буцаад ирээд тэр хаадын гэрийн тахлаганд оролцож ирээгүй байхад чи өрөөгүй байхад ирэх ёстой, өгөөгүй байхад идэх ёстой. Тэгэхээр чамд бол ирээгүй байх чи өргөж өгөх ёсгүй гэд тэр тахлагнаас хөөж явуулдаг. Энэ бол бөөмөргөлт маш хамааралтай. Эндээс эхлээд ийм тайлах тахлагууд бол байна. Ер нь тэгээд дээр үеийн улбаатай хамгийн анхны тайлах тахлагнууд бол бөөмөргөлтэй холбоотой хойлох тахлагны. Тэр могон чулуун өшөөний 3500 жилээс урдах тэр үеэс хойшоо бөөмөргөлүүд ингэж явсан. За яг хуу тэгээд түрэг мөрг эднэс үе жоохон тэгсэн байна. За ерөнхийдөө бол тэгэж явсан. Явж явсаар хагаад одоо Чингис хаан нас бий барахад бол одоо тэгээд одоо тэр урд одоо өнөөдөр орцолт одоо Чингис хааны онгон гэж тагч байна. Биднээс жоохон харамсалтай зүйл байна. Гэхдээ Чингис хааны онгоныг тэр 8 дугаар богд бас Монгол газар шилжүүлж авч байгааг бас оролцсон юм бэл. Тэгээ барааг цаг үедээ болоогүй юм бэл. Тэгээд түүнээс хойш одоо тэгээд өөр Монгол Чингис хааны онгоныг тагч чинь өнөөдөр биднээс бол Чингис хааныхаа өрг зураг иш баримлтайгаас бас чаашгүй юм байна. Чингис хаантай одоо тэнгэр үзэлтэй, бөөмөргөлтэй, утган зайрангууд маань одоо нийт монголчууд маань Чингис хааныг одоо тэнгэр мэт биднээс монголчууд тэнгэрчилж үзэх гэдэг шүү дээ. Тэр зүйлтэй холбоотой биднээс одоо энэ дээр анхаарлаа тавихгүй болвол одоо улс орн нийт монголчуудыг одоо биднээс эхний манай өв соёл зүйлээ бөөмөргөлчин тэнгэр шүтлэг тэнгэр үзэл тэнгэр үзэл гэдгийг яг биднээс юу гэж ойлгохгүй. Энэ бол одоо яагаад юунаас урган гарсан бэ гэдэг тэнгэр үзэл гэхээр төмөн олны санааг төрж ясны болгосныг тэнгэр үзэл гэж байгаа. Энэ нь Чингис хааны үйлдэлээр Чингис хаан Монгол улсыг байгуулсан. Дөрвөн харь 5 өнгийн улсыг эрх дорой эрхлэн хураагаад их Монгол улсыг байгуулсан. Ийм одоо тэгээд тэнгэр үзэл чинь тэгээд Чингис хаан өрлөгүүдтэйг нийлсэн 73 өрлөгтэй байсан 73 өрлөгтэйг нийлсэн тэднүүртэй хэлцдэг болсон 95 төмтийн ноётой хэлцдэг болсон их хуралдааг бий болгосон их хуралдаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлдэг болсон их засаг хуультай болсон одоо төрийн зарагчтай шихуудтай болсон. Энэ бол тэнгэр үзэл. Энэ бол хамгийн монголчуудын одоо сэтгэлгээ гэдэг чинь тэр сэтгэлгээ гэдэг чинь юунаас болдог? Зан заншлаас үүдэлтэйгээр тэр одоо зан заншил гэдэг чинь тэр юмыг тэнгэр үзэлтэй монголчууд бөөмөргөлтэй улсууд энийг л биднээс ихсэн. Өнөөдөр биднээс бөөмөргөл биднээс сэтгэлгээ тутаж байна. Нэгдүгээр өнөөдөр тэр Чингис хааны байгууллагад их Монгол улсаас хойшоо 800 гаруй жилийн түүхэнд биднээс Монгол гэж хүн байна уу? Монгол хүн байна. Байна. Монгол хэл соёл байна уу? Байна. Монгол зан заншил гэм байна. Монгол сэтгэлгээ байна. Биднээс энэ дээр л алдаад болохгүй. Биднээс Монгол газар нутаг байна уу? Байна. Байна. Хамгийн харамсалтай зүйл тэр бүх юм байна. Тэгтэл өнөөдөр манай бөөнөр яагаад нэгдэж чадахгүй? Бид нар яагаад эртний өв уламж соёлоос эргэж чадахгүй байна? Яагаад энэ дээр үеэс уламжилж ирсэн энэ тайлагны ёсыг энэ бөөнөр яагаад дамжуулж өртөлж чадахгүй байна? Яг уу бид нар одоо цаг нийгмийн байдлаасаа болоод 90 оноос хойш ингээс хэрэгтэй нэлээд одоо өөрсдийнхөө зам жимээр цөөхөн хэдэн хүнээсээ одоо урган гарна гэж хэлэх юм да үндэслээд. За тэр дашрандаа бас одоо технологийн асар хурдтай энэ мэдээллийн 900-д байна. Энэ бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов. Тэгэхээр ерөнхийдөө
одоо нилээдчгүй бас яг миний хувьд залууны хувьд бодоход суурьа одоо тавьчлаа. Гэхдээ бид нар үндсэн энэ язгуурын бүү мөргөлөөсөө одоо энэ түүхэн судалгаа хийсэн ахас ихстэйгээ ярилцаж хилцээд энийг тахилга тайлахынхаа гортой нэг баримжаа гаргаж авахгүй бол би бас өөрөө ингэж бас нэг гал толгоолж байгаа юм шүү дээ. Жишээ ярьж хахад. Тэгэхээр би өөрийнхөө хэмжээнд нэг 99 шавтайгаа хааны газар өсөж очиод тахилга тайлгаа хийдэг байхгүй. Манайх одоо дөрвөн үйлрэлийнхаа тахилга хийдэг. Энэ бол одоо нөгөө Төмтийн галын 99 бөө нийлэл хийж байгаа юм. Энэ болохоор бид нар бүх бөөнөр өөр өөрийн газар нутгийн онцлог өгөгдөл байна. Одоо язгуураас өвлөж ирсэн өв уламжлал нь газар нутгийн онцлогоос өөр байна. Тэр чинь бүгд ижилхэн байхын аргагүй л те. Тэгэхээр бид нар одоо нэг жоох юм задгаа хөгжиж байна л та. Өөдөө нь бол өөдөө тэндээ тахилаа хийдэг, гот байх нь бол гот байх нь тэндээ хийдэг те. Одоо ингээд гал холбоодууд нь өөр өөрсдийнхөө ингээд хийчдэг. За болохгүй биш энэ болж байгаа. Сайхан мэдээч энэ өстой олон газар ус байгаль дэлхий тэрнийхээ төлөө хийж байгаа. Гэхдээ яг энэ маягаар үргэлжлүүлээд задрах юм болвол нь яг уламжил гээгдэх бас тийм сул тал ажиллагдаж байгаа. Дүүд нь бол одоо надад бодогдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо таны байр суурь юу вэ? Манай монголчуудын одоо бид нэр заавшгүй дархлаа тогтоож авч үлдэх ёстой. Яг үүндээ түрүүн та бас хатуу боловч хэллээ шүү дээ. 850 жилийн дараа бид нарт өнөөдөр юу вэ гэж байхгүй шүү дээ. Үндсэндээ яг ямар нэгэн томоохон нэгдсэн манай бөөндрийн арга хэмжээ юу вэ? Бидэрт за манай бодын шашныханд бол одоо юу вэ? Даншигны байдаг. Байна. Сүм хийдэн байдаг. За одоо бидний ганц одоо тэгнэж бодын шашны 10 дугаар далал 10 дугаар богдтой болч та. Хахтар хилдэж уралдаад байсан олон хамбууд маань гар гараа барилцаад бодлогоо нэг төвшөнд яриад залуу шинэ эрдэмтэй ухаантай залуу тэглээ одоо хамтаа боллоо. Тэгэхэд бид нэр энэ дотроо дарахад язгуур бурайд язгуур халах дөрүүд чи идлээ чи уулаа чи бизнес чи юу гэсээр байтал бидний цорын ганц одоо биднэрт үнэхээр түүхэн сурвалжаараа баталгаатай нотлохоотой үлдсэн. Нөгөө манайхан чиний гарт баригдах нүдэнд харагдах юм дуртай ганц бахархал байдаг тийм ээ. Бүгдэнд нь байсаарч байх болно. Гэхдээ одоо энийг яг бурханчлаад ингээд тавьж байгаа явдлыг нэг талаас харахад буддын шашинтай хүмүүс итгэгчид бас бурхан мэд хүндэлж байгаа нэг талаас нь харахад бол сайхан санагдаж байна өнгө сар бол. За үргэлжлүүлээд тухад түнхөд хараад нэлээд 100 жилийн алсад тавиад харуул. 200 жилийн дараа гэд тавиад харуул. Яах бол гэж би бодож байна. Тэгээд яг өнөөдрийн сэдв бол яг энэ рүү голж яриагагүй л дээ. Гэхдээ яалтчгүй битээр ингээд өндөө бөө мөрөлтүүд нэгдээд нийлээд ингэж цаашдаа ямиг багцалж явахгүй бол бид нар тарж бутарч тархаа бутрахаа гүйсээр байтал чинь энэ хурдтай нийгмийн урсгалд илэгдээд үрэгдээд самрагдаад одоо юу хээ сарнах үедээ гэж айж байгаа юм. Тэгэхээр таны бодол энэ дээр юм байна. За одоо зүгээр Монгол ухсаатан гэвэл заяа. Монгол ухсаатан Монгол үндэстэн ухсаатан салаасан дэлхийд 7 тэрбум гаруй үнэтэй тийм үү? Тийм. Тэгтэл ердөө Монгол ухсаат 10 сая байна. 10 сая баг тоогод жоохон баг. За тэгтэл тэр ухсаатангууд бол яг олон газрууд байна л да. Гэтэл жинхэнэ монгол хэлээр ярьдаг монгол хэлээр хэл аялгаугаар ярьдаг 6 сая байна. Чи тэгэхээр өшөө 4 сая алга болж байгаа биз? Тэр 4 сая нөгөө Афганд байдаг, тэр төвдөд энтхэгд байдаг, балууд байдаг те. Одоо ийм ингээд эднээс нь алга болж шүү дээ. 6 сая хүн байна. Их одоо жишээ нь Монголд 3.5 сая байна. Хятад 6 сая байна. Оросд сая гаруй байна. Бусад гээд 150 улсууд нь одоо бас янз бүрийн газар улсуудад байна. Тэгэхээр биднээс ингээд за гаднаа байгаа улсуудаа болъё. Одоо Монголд байгаа улсуудад гэдэг юм ингээд ойролцоо хамгийн ойрхон монгол хэл аялгаугаар ярьдаг гэд ярих юм бол нэгдүгээр ойрд аялгаугаар ярьдаг гэд манай баруун монголчууд байна. Тийм багт. За бурайд хэл аялгаугаар ярьдаг улсууд байна. За халах аялгаугаар ярьдаг нь байна. Тийм багт. За одоо энд чинь одоо ойр дээр ярьдаг бол Шинжаан, Уугур одоо өхнөөрийн монголчууд гэдэг ингээ байна. Тэ? Тэгтэл бурайд аялгаугаар ярьдаг бол Оросын маань бурайд нар байна. Одоо эднүүд дандаа 20 бурайдын юун дээр аялгаунд дээр тулгуурласан. За халах аялгау нөгөө өвөрлөгч нар байна. За ингээ за эднээс ингээ ойрхон байна. Гэтэл биднээс өнөөдөр 3 сая байна. Тэгтэл биднээс бөө мөргөл дэлгэрхтэй. За яг угаа барина гэж ярьдаг те. Уг барина гэж хүмүүс яриад. Уг барина гэдэг бол өөрийнхөө уг удам угшлыг тодорхойлох хэлж байгаа. Тэрийг бөөгийн онготтой бас зарим зүйлээр хандуурж байгаа. Би хинбэ? Би ямар удам ухсааны хүн бэ?
Бүрээд нар бол тэртээ тэр ураагаараа гэдэг юмөр дорог өөртөө гүгэл бариад авчдаг. Угаа тодорхойлчихно. Тэр онгод тэнгэр гэдэг юм тустай байна. За тэгтэл өнөөдөр биднес энэ байгаа тэр уг гэдэг юм барих гэд ноцолцоороод уламжлал ёс жайг умартцсан. Тэгээд нэг тийм юм одоо юу гэдгийг онгод тэнгэр гэдэг юм уу? Уул нь угаа ойлгоцсон бол тэр онгод тэнгэр гэдэг юм болж яваад амархан байхгүй. Энд дээр чинь бөөгийн нөгөө соёл өв уламжлал ёс заншил нь гэгддэг байхгүй. Тэр онгод гэдэг юм оруулаад авчвал тэгээ бүгд төр болж байгаа юм шиг бод. Гэтэл бөөн бөөлөхтэй. За хамгийн эхлээд бага юмд ярил л да. Бөөлөхтэй бөөн мөргөн. Тийм ээ? Залбирна. Залбирна. Тийм ээ? Магтана. Их олон юмнууд байна. Зүгээр ингээд мөргөхөд л одоо өргөж мөргөх гэдэг чинь зүгээр юу ч гоохгүйгээр тэр тэнгэр уул хайрхад уул усын идэд өвгдээд онгод тэнгэртэй өргөж мөргөдөг, хүндэлж мөргөдөг мөргөд байна. Энийг ялгаж гуйлга мөргөд гэж байна. Яах гэж байгаа өнөөдөр өөдөө гэдэг үнэлсэн бол би онгод тэнгэрээс энэ хүн туслаач гэдэг маягаар гуйж гэдэг ч юм уу. Иймэрхүү дотор задаргаануудыг ойлгоогүй. Тэр онгодыг оруулаад авч шийдэн болж ингээд тэр лугаа божигдсан байхгүй. Гэтэл энийг тухайн цаг үед нь бас хилээд яриад хүн бас байсан. Юу энийг ойлгоогүй байсан улсууд чинь тэр тайлхны талаар юу ярих юм? Ойлгохгүй шүү. Юу ярих юм? Одоо биднүүсийн гол дархлаа чи юу вэ? Энэ дархлаа гэдэг чинь биднүүсийн өв соёл байхгүй. Бөөмөргөл өв соёл. Энэ бөөмөргөлөөс цаашаа тэнгэр шүтлэг, тэнгэр үтэл гэдэг юм гараа явчихж байгаа. Монголчуудын оршин тогтнох гол дархлаа чинь хэл энэ өв соёл чинь байгаа байхгүй. Тэгтээ тэр биднээс гадар нутг нь байна, хүн байна. Одоо зан заншил нь байна. Гэтэл биднээс яах ёстой? Одоо энэ өв соёл дээр бол би түрүү ярьлаа шүү дээ. Бүр 3500 жилийн өмнөх тэр Монголчуудын өвшинийх байна. Бүр тэр хөнөөгөө үеийн одоо юу гэдэг луу таттаасан тахлах тайлах байна. Тэр түргийн их үед хөөцөлгөө бичээсэн дээр хийж байгаа тайлах тахлах бас гэрчилж байна. Чингис хааны гэдэг нь 13 дугаар зууны үед байсан хаадын гэрийн зөвхөл тахлах байна. Одоо энэ хүн чулуунууд байна шүү дээ. Одоо энэ байгаа хүн чулуунууд чинь бас сүүлийн үед тэр одоо юу гэдэг энэ Сүхбаатар аймгийн онгон мангад байгаа хүн чулуунууд чинь дандаа тэр хаа татдаг зориулсан тайлах тахлахны юм байхгүй. Одоо тэгэхээр тэрийг бол оршуулгын газар биш ээ. Тэр чинь бол нөгөө эртний монголчууд бөөмөргөлтөд тайлах хийж исэн. Одоо бид нар ч харамсалтай зүйл нь тэр байна. Одоо биднээс яагаад энэ бүгдийнхээ учир ухааныг олж нэгдэд нийлж энэ эртнийхээ уламжлал тайлах тахлах гэвэл хараа эхлээд бөөнд гэрийн онгод тахлах байна. Гэрийн онгод тахлах байна. Дараа нь гал голомтой тахлах байна. Уул харихтай тахлах байна. Ийм тэр ингээд бөөнд бол ингээд жирийн нэрэл наадрах нь 3 жижиг тахлах байна шүү дээ. Тэгтэл Оросд очиод ирэх чинь 4 үлрэлийн тахлах гэж байна. Хаврын цагаан сүрийн тахлах байна. Зууны нуурын тахлах байна. Өвлийн тасмын тахлах байна. Намрын шөргийн тахлах гэж байна. Энд чинь нөгөө нэг одоо би ингээд одоо ингээд 3 сарын 22 нь өдөр шөнө 2 тэнцлээ. Тэнцлэж байна. Гэтэл энд ямар тахлах хийх ёстой? Одоо монголчуудын бөөмөргөл уламжлалт байгаа. Шууны зад барих, шууны даллага, урин цагийг далсан дууддаг бөө хүний зан үйл байна. Одоо юу гэдгийг цүн төрж байна. Цүн төрлөө. Энэ цүнгийн чинь зар гэдэг нь шүү дээ урсж байгаа том хүмүүсийн зар гэж байгаа. Одоо зайрын гэдгийг зар гэж байгаа. Гэтэл одоо энэ цүн төрөөд ирлээ нүүдлийн шууд ирлээ урин цаг наашлаа гэсэн даллаж хураалдаг тийм дал одоо тахлах тайлах юм уу даллах байна. За энэ бол голдуу удирлуудын тэргуун сард болдог. 3 сарын 2 удирлын тэргуун сар гол 6 сарын 22 гэдэг чинь зуны тэргуун сард баг болдог байхгүй. Тийм ер нь Монгол цагаараа тийм. Тэгээ баг тиймэрхүү явна. Зуны тэргуун сард. Зуны тэргуун сарын шинэ 15 тэнгэрт нар сар 2 манддаг. Одоо энэ дээр хүмүүгийн луу татдаг гэсэн тахлах байна. Хамгийн одоо урт өдөр. Урт өдөр хамгийн богино шүн. Тэр шинэ 15 тэнгэрт нар сар 2 өөдөөдөөс хараад нэг нь томоор бүтэн сар тэргэл сар нөгөөдгөө бүтэн шинэ 15-ны өдөр танаас зуны хараараа. Тэр үед тэнгэрч ягаад тэр хүмүүгийн луу тод цугладаг байсан хаадуудын тахлах тэнд болдог байсан. Тэгээд намрын өдөр шин тэнцэх намрын одоо намрынх дээр 6 сарын 22-нд бол
Намрынх дээр нь бол шүргийн тахлаг уу юу? 9 сарын 22-нд. Одоо энэ нөгөө зил унгаа тавьдаг юм байна. Унгаа тавина. Энэ дээр ах トゥ гүрээ бас одоо Бүх хамтны зоо тэний хадлан тариагаа. одоо энэ хуучнаар ховсаар гэдэг чинь тэр цагаан сар гэдэг чинь тэнд. Тэгээд одоо дараа нь монголчууд тэр үеэр юугаа тагтдаг нь гэрээ онгод өвгдөөцийнхаа сүр сүлтийг тагтдаг бас. Тий. Одоо өвлийн тэргүүн сард нь тасмын тахлаг уу юу? Тасам гэдэг чинь бол тийм нөгөө нэг ямааны арьс ингээд голоор нь цуулчих. Хоёр хэсэг ингээд таслахгүйгээр суулаад ингэчгээр баруун зүүн талд нь бас ерс суугадаг. Энэ чинь нөгөө авга тал, нагт тал, ерсэн үедээ хамаартай. Энэ тэгээд нөгөө гал голомтоо тагтдаг. Тэгэхээр отоохоо үнэхээр ингээд түүхэн сурвалжинд нь байна, баримтаа нотлохоотой байна. Бидний ахуй соёл чингээд ирсэн байна. Гэхдээ яах вэ? Бид нар одоо ямар ч байсан ингэж ангааж алмаагаад цаг хугацааг үрж өчнөө олон зүйлээ одоо мартахын манан төрүүлсэн шиг одоо будантуулж мартагдуулахгүйгээр илүү бол одоо аль болох хурдан хичээж жижиг сажиг ихгүй альва хэмжээнээс эхлээд явна штэ. Нийлээд нэгдээд яалаач нэг өөрсдийн гисэн тахлах тайлахтаа өдөр судраа мэддэг ярьдаг хилцдэг баймаар. Энэ яг зөвхөн одоо готвах ганцаараа биш, энэ зөвхөн өөдөө ганцаараа биш, хамтраад ярилцаад өөр өөрийнхөө одоо тэр онцлог язгуурын тэр өгөгдөл онгод тэнгэрийн мэдээлэл энэ бүгдээ нийлүүлж аваад бид нар одоо хөдлөхгүй бол одоо нэгэнт цаг нь одоо өнгөрсөн ч байх юм билүү. Зарим хүмүүс бол одоо цаг нь болоогүй байна. Эсвэл одоо жинхэнэ онгод төрөөгүй байна гэдэг янз янз юм байна. Энэ биднээс оройтож байгаа. Биднээс их олон зүйлээ алдчихлаа. Олон зүйлийг ардаа хийчихлээ. Учир ухаанаа олсоодаа 90 оноос хойш 35 жил. За бөөмөр лид дэлгэрсэн 2000 оноос хойш хэдүүлээ тооцъё л да. 25 жил учир ухаанаа олохоор байсан. Биднээс нэг өөрсдийнхөө одоо юу гэдэг 12 онд Монголын бүгд нэг цэвэрлэгч байгуулагдаад ноён уулыг тагчээсэн. Дараа нь очиод хар зүрхний өх нуурыг тагчээсэн. Одоо энэ налаахан гандаа уулыг тагчээсэн. Өмнө говийг очиж тагчээсэн. Хөвсгөл далайг тагчаал алтаад олон ихтэл тэр үед энийг зөв заасан бол ухаантай хүн байгаа удирдах чинь муу ард түмэн гэж байдаг, муу удирдагч гэж байдаг. Хэрвээ зөв залаад бүгдээрээ хилцэж чадсан бол бөөмрөл зүг тийшээ явах байлаа. Би тэрнээс хойш болж байгаа процессуудыг харж байгаа. Би тэрнээс хойш ерөнхийлөгчийн зөвлөх олон дээр орсон. Яг Урлаатар гэх бүгэн тавилангийн группийн тэр битэр ороод энэ бөөмрөлийн талаар бас төрөлтөө ямар оролцоо харамжаа байна. Би тэр тэгвэл таанаас нэг сайхан бөөнөр бол тахилга тайлах хийдэг юм чи тэрийг нэг хийгээ харуулчлаа гэд тэгж хэлсэн. Тэгээд тэгэхээр гарч яваад одоо талига Чинбат биш үү? Чинбаттай бид нас уулзж байгаад одоо тэр Көөтийн аманд биднээс одоо нэг зөвлөлт тахлах гэж хийлээ. Эртний одоо нам ясаар нь бас тэр улсууд ирж байгаа түүх соёл мэдэх улсууд төрийн төлөөлөл ирэх гэж бодоод биднээс бас нэг одоо жишг тахлах хийх гэдэг хийлээ. Тэн дээр ирсэнгүй. Дараа нь шашны хууль гарсан. Хууль хилцүүлэх 18 он. Айгуу сүрх юм бол. Тэрэн дээр тэгсэн чинь нэг хүн надаас хууль зүйн явнаас нэг хүн ийм шашны хилцүүлэг болж байгаа юм. Надад шашны төлөөллүүд орж ийн. Танаа бөөмрүүлээс хүн байна уу гэсэн чинь байхгүй. Над тандгэрээ хэлэхгүй юу. Би тэгэхээр нэгдсэн хэвлэл рүү залгаад жаргал сонгуул руу залгасан одон хүүгээ явуулсан. Одон хүүгээ диж ирэх гэж байна. Тэгээ би тэр хоёулахнаас суусан. Тэнд боддын шашны 160-аад лам хуургууд сурлаач нар ирсэн. Христийн шашны 70-80 хүн ирсэн. Бахамын шашны 10-аад хүн ирсэн. Манай мусульман шашин гэдэг 3 зартхаангой 2 хүнтэй. Тэгээ одон хүү би тэр хоёулахнаас суусан. Амар өрөвдөлттэй. Тэгээд тэр хууль цаашаа хилцэгдэн гэдэг тэрэн дээр бид нүд тэгээд одоо гоо үг хэлээд тэгээд бид тэр үнэхээр авч хэлцэг хоёр хүний чинь юуг нь тоохоо. Тэгээ гарч ирээд би нэг цэвэрлэл дээр очиж уулзсан нэг цэвэрлээ. Энэ одоо шашны тал дээр ямар сандаа бодлоо хэлцүүл явсан. Тэн дээр өдгийм яриаг. Дараа нь дэлхийн тэнгис шүтгтний холбоо гэдэг одоо өсгөө ахын маш олон улсууд байсан шүү дээ. Ишиг жаргал, Бямд оржиггүй, одоо айгүй олон бодлаач бадарчгүй гэд бачнаа гоё айгүй олон улстай би уулзч ирсэн. Тэнд очиад батал өөд юм бол. Тэгээд тэр ашгүй тэр хууль онцсон. Биднээс тэгээд тэр хуулийг унахаас өмнө ангар үрлээ болд иртэн бид дүр ороод тэр одоо сайн зэрэг гээд одоо энэ одоо хуулийн яамны юун дээр байсан газрын дарагтай чинь яг тэр хуулийн төслийг хэрэгжүүлэх гэдэг хөтөл төслийг яаж хүнтэй уулзсан. Тэгэхэд биднээс ч юу гэж хэлсэн гэж жоохон за энэ шашны хуулийн таануулыг хүссэн ч хүсвэл оруулна. Яагаад бөөмрөө шашин биш. Таануул тэрийг батал. Биднээс одоо батлыг гэхээр тэгвэл би танаас яагаад шашинд оруулж байгаа үнэхээр хэлж байна. Танаас хүн үздэггүй, хүн үздэг. Хүн засал хийдэг.
бас мөнгө төгрөг авдаг. Энэ чинь шашин. Шашны баг хэлбэр. Бид орч тэнд бүү юм болно шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар одоо ийм байхгүй готойхан. Яг хөө манайхан ингэж яг нэг үе бодвол нөгөө 2000 оноос хойш жоохон урдстаа нэлээд итгэвчлээ шүү дээ. Тэгэхээр яг нэг жоохон нөгөө тууштай байж байгаа гал холбоодууд байгаа шүү дээ. Жоохон мастай гал холбоодууд. Тэд нар маань яг хөө одоо ингэж аянда нэг 10-аад жил болоод 10 20 40 20 жил болж байгаа. Ингээд төр засгийн салбар агентууд яамдуудтай өөр өөрсдөө хөрхий нөгөө ингэж танил талынхаа холбоо сүлбэгээр л ингээд очиод уулзал та. Уулзаад нэг жижигхэн одоо жижигхэн юу ахав те төр бол төр штэ. Ямар нэгэн салбар агентаас нь ингээд юу гэдгийг дэмжлэгтэйгээр одоо нэг төрөөс учиргүй одоо айхтар бодлогоор дэмжихгүй ч гэсэн жоохон дэмжлэгтэй ингээд арга хэмжээнүүдийг авах юм аа, ивент арга хэмжээнүүдийг. Тэгээд тэрийгээ яг л нэг тийм өмчөрхөн Биш үү? бодтой хэлчих. Яг өмчөрхөн өөрийгөө дүүйлэхийг оролдоно, өөрийнхөө гал холбоодын нэр гаргахыг оролдоно. Тэрний цаана тэр нэр гаргахын цаана яг юу байгаад байгаа вэ гэдэг нь ерөөсөө ашиг сонирхол байдаг. Шууд хэлэхэд. Тэгэхээр ашиг сонирхол нь юунд байгаад байгаа юм гэхээр нөгөө Монгол бөө мөрөглөө хадгалан хамгаалах ашиг сонирхол биш шүү. Энэ бол зүгээр нөгөө амин хувийн амжиргааны ашиг сонирхол байдаг. Энэ яагаад та энэ улаач хүнд одоо тэнгэр үзэлтэй бөө мөрөглөлтөд удган зайран хүн би гэж одоо үзэл санаанаас татгалзаж бид гэдгийг ойлгодог болсон цагтаа миний гэж юмнасаа татгал мана гэдэг юм боддог болсон цагтаа яг одоо яг уу зам руугаа орох юм уу гэж хэлж болох юм. Тэгээ би хамсдаг байхгүй одоо та мэдээж та бүхэн аль одоо нэгэнт ярьж байгаа юм чи аль 10 оны 12 оны ивэл дээр байсан готоо байх өдөөл хоёр шүү дээ. 13 он бид нар богд тий ямар юм бол өнөөдөр бол 40-оо олон ингэж харлаа. Харин ч сүүлийн 2 3 жил төр маань бас нааша бидрийг харсан уу? Харсан. Энэ хэдний нэгдээд хийчээ. Нийлээд хийчээ гэж гинүү. Гэж байгаа болов гэж би боддгийн горддгийн. Тэгж байгаа юм шиг. Тийм хандлага байгаа. Гэвтэл яг ингэж нийлээд нэгдийхээр бидний өөрсдийн нөгөө ходоод болоод одоо өөрийн хотондох юу гэдгийг санаа зовнил болоод тэр үлэнгөөсөө гарахгүй л байна л та. Наадгаж хараа юм баг. Энэ цаг үед залуучууд хинээс авсан гэж. Одоо тэр 12 онд нэгдсэн эвлэлүүдийг байгуулад тэр тарж батарсан усууд муу үлэр дуурайл үзүүлсэн шүү дээ яг үнэндээ. Тэндээс ч одоо би тарсан бас тараад. Үгүй яг гоо тэнд дотор үзэл бодол үйлэр нийлэхгүй бол гэхдээ өөртөө нэр төрийг бодоод тэгсэн. Салсан. Тэгтэл бөөгийн төлөө санаа зовсон хин байсан байхгүй. Өөртөө нэр алдарга. Энэ залуучууд ч тэгэл үлэр дуурайл авсан шүү дээ. Би одоо жоохон хоёр хүнийг дурсмаар санагдтыг. Одоо Дархтын зайр ингээд Чинбат зайр мэн. Тэр бол агүй олон кинонд олон түүхийн юмд маш бөөмөргөдийн талаар дархад бүгийн талаар бас судалгаа хийгээд бас олон хүн таниулж ирсэн. Тийм. Инкцээгээ зарим байна. Би инкцээг бол мэдчихээн. Улсын архивд суугаад бодвол яг л энэ түүхийн талаар бас юм судалгаа явж исэн баг. Тийм. Би тэр хоёрыг бай үдэд байсан бол бас энэ залуучууд үлгэр дуурайлах болох байсан болов гэж боддгийг. Харамсалтай болоод тэгээд тэнгэр яардгийн уу яадгийн дуудаад аваа явчих. Гэтэл одоо энэ залуучууд маань үнэхээр үлгэрлэх хүн алга. Тийм. Тэгэхээр нэг одоо дээрээс нь нэг үг хэлье. Эртний бөөмөргөлд янз бүрийн юм судалгаа нь янз бүрийн ном зохиол төр зөмбөлөгдөх гэдэг юм алгаа. Шаг үнэ хэлж. Энэ нэг нэр томьёо гарч ирснээс хойш энэ лүү усууд хушуурдаг болж. Тийм ээ. Тэгээ одоо анх химблээ нөгөө өндөр шар залуу хүчин нөгөө Орсын зөмбөлгийн тулаа нэг өнөрөө хөлөө. Өнөрөө гэж за тэр өнөрөө гэдэг залууч зөмбөлгийн тулаан гэдэг Монгол зохион байгуулсан чинь лам уурга андураас. Иннээс болоод бүүнэр тэр ийм нэр томьёор хушуураад ингүүл гэдэг юм асуудал. Тэгээ би энэ зөмбөлөгтөн гэдэг нэр томьёог тэр хэрвээ өнөхөр хэдүүл зөмбөлгөргөө л яв. Утган зайран гэдэг бол урдаа утган зайран гэдэг нэр томьёог аваа яв. Хэдүүлээ ядаж нэр томьёос зүв болъё. Тэгээд одоо биднээс чиний миний манай танаа гэх гидсэндээ хөлөө хэлэхгүйгээр бүгдөө одоо шинэ хуучин зүв буруу хуучин бол юу гэдэг нэг биднээс залуу малуу очих чинь нэг те хуучууд нь ахлаал залуучууд нь хараал тэдний юугаа хийх нү биднээс даган баясаал тойрон үзэгчиг байдаг гэсэн тийм үү? Одоо залуучууд юу ч хийж болж байна. Тийх юм алга. Гэхдээ нөгөө тайлга тахлахын яасан ямар ч судалгаа шинжилгээ алга. Биднээс нэгдсэн том тахлага алга. Энийг санаачлаад зохион байгуулах хүн алга. Би яг нөгөө нэг тойрыг тэр үеийн залуучууд гэхээр хүрлээ чамайг ангар тайдаг мэд таньдаг байсан. Тэрнээс одоо өөр залуучуудыг бараг танихгүй шүү дээ. Нэг өгүүлэхэд
Тэгэхээр би танаас ийм саналыг тавиад байгаа байхгүй. Энэ зөвлөлтийг байгуулъя. Та дүлгэр болооч. Одоо чиний миний сайн муу хуучин гэдэг бүгдийг мартаа. Тийм. Одоо хөгшин залуу гэдэг үлгэрлээд гүгээд ахаж алга. Бүгдийн сайхан нэг ширээн суулгая. Чиний миний дарга зэрэглэхгүй. Одоо бөөмөрлөг Зөвлөлтөнтэйгээ суу. хамаагүй. Хатад Хамаагүй. хамтдаа суугаад Хамаагүй. Би бол тэрийг хүлэн зөвшөөрдөг болчиход байгаа шүү дээ. Би бол хүлэн зөвшөөрдөг. Амар хурд шүүмжилдэг юм байсан байхгүй. Би одоо энэ бөөмөрлөгийг өнгөл тортохгүй болвол одоо хамгийн харамсалтай юм зүгээр нэг юм хэлчихье. Би гандан хийдэд за Чингис хааны музей гараад алтцсан тэр юуднаас бол би хүлэн зөвшөөрсөн. Бахархажсэн. За гандан хийдэд Чингис хааны хөрөг одоо дүрийг шүтэн зураг болгоод тавьсан. Тийм. Энэ дээр тавьчихаар энэ бол яванда одоо яагаад гэвэл би нэг юм би хараад байгаа. Өөрөө Монголд Ордост дэлхийд дахны анхаарал Чингис хааны онгон байна гэд газар усад монголчууд хүртэл өөртөө очиод мөргөө залбираад тийшээ гүгээд байгаа юу? Гүгээд Харамсалтай гоо. харамсалтай байна. Чингис хаанд маань зориулсан юм энэ одоо юу гэдэг Чанжин болдог нэг хөшөө байна. За Чингис хааны музей байна. Тэгэхээр Чингис хаан ховлоодсон хааны үед Чингис хааны тахилгын сүм байгуулж өгч байсан. Дараа нь ховлоодсон хаан Чингис хааны онгон гэд 8 цагаан орд өргөөг бий болгож өгсөн. Энэ орд өргөөний өмнө очиж Монголын хаадад очиж тангараг өргөдөг байсан. Одоо хаан наад өглөөшөнд дөрвөлээд манай одоо Чингис хааныг гандан залцсан шүү дээ. Чи гинтхэн одоо тахилгаа өргөөдөө олчих яах вэ? Гүйж алстай тийм их. Гэхдээ алстай тийм их. Яагаад гэж би нэг юм хэлэх үү? Сая надад болоо. Тэгээ чи хатууч гэсэн би нэг юм хэлэх үү? Хатууч гэсэн өнөөдөр байгаа төр бас хараагүй харж байгаа. Эднүүд хоорондоо бөөнөр эвлэлдэх нь үү, нэгдэх нь үү, үзэл бодол байх нь үйл хэрэг нь ямар байна олон зүйл төр ажиглаж байгаа. Би өнөхөр энэ дээр оролцоогүй оролцоод явж байдаг. Биднээс ерөнхийлөгчийн уулзалтан дээр ороод гарч ирээд биднээс дараа нь юу гэдэг гоншин суулаа. Ерөнхийлөгчийн энэ агуу намын ард талыг хамгаалт тийм байгаагүй. Биднээс ерөнхийлөгч саналаа өргөх гэж сүлд нь гачин хөгийн болсон шүү дээ. Дараа нь шашин болох гэж нэгэд биднээсийг тэглэг бөө юм болсон. Чи биднээс хоорондоо хэрэлдэг бөө юм болсон. Би шашин юм уу, чи шашин юм уу, үгүй шашин болохгүйг биднээс. За одоо тэгтэл Чингис хааныг яг тэрэн шиг одоо ард руу дэлхийд дахныг хандуулах уу? Одоо Монголдо Чингис хаан уугуул суугуул унган өдгийн нутагт нь Чингис хааныг яах вэ? Биднүүсийн зүгээс ямар ч санаачлах гарахгүй байна. Ямар ч зан үйлэн дээр олигтой болохгүй байна. Тийм ээ? Одоо бүх төрийн тахлагтай уул харихтыг бурхан шашны ёсоор тагч байна. Одоо энэний цаатал магадгүй Чингис хааны тахлагын сүм байгуулад Чингис хааныг тагтаг тийм үү? Уугуул суугуул нутагт нь тийм зан үйл бурханы шашнаар болоод ирвэл чи ингэх юм болох уу? Нөгөө тэнгэр шүтлэгтэнгүүд, тэнгэр үзүүлтэнгүүд, нөгөө бөө мөргөлтэнгүүд. Нөгөө дан шиг наадмаараа том бурхнаа үлгэгдэхдээ хөргийг үлгэгчүүл яах вэ? Тэгэл энэ бол нэг удааг үлдэх биш байхгүй. Энэ нэг удааг үлдэх. Тэгэхээр энд ингээ хоолоо, ходоодонтой хоолоо булаацалтаад хоттой хойноо булаацалтаа сууж байгаа юм шиг байгаад удган зайран гэд нэр зүгтсэн хүмүүсийг ойлгохгүй тухай. Тий. Биднээс одоо олон зүйлийг өмчилж болохгүй. Нэг гал холбоор өмчилж болохгүй. Яагаад гэвэл биднээс эн чинь Монголын бөө мөргөлийн зан үйл байхгүй. Одоо ямар нэгэн тахлаг бүгдээр ярилцъя. Монгол бөөгийн нэгдсэн хэвлэл яагаад байгуулагдсан цах тухай үед манай нөгөө төрийн тэргүүн маань хуульчлах гад яг маргааш нь тийм ээ зарлиг гаргах гэсэн урд өдөр нь тэдгээр хоногийн өмнө маргааш нь гэж одоо би бас дэгс ярьж магадгүй гот байхаа би тэр үед жоохон залуу байсан учраас шууд нэг шөнө манай Монголын бөө мөргөлтөнгүүд бүгд цуглаад эвлэлээ байгуулж ирсэн. Тэгвэл тэрний дараа ноён уулыг ухаас сүйдэлнэ гэж яхад бас л бүгд цуглаал нийлээл өчнөө жилийн явцдаач гэсэн. Танаа гурван зан үлдэн дээр очсон. Талбай дээр байсан, Ярамг дээр очсон. Би багцлал ингэсэн. Ноён уулан дээр ч очиж ирсэн. Одоо яг нөгөө сэтгэл зүрхний дуудлагаараа гэдэг юм уу, улаач хүмүүсээ нэгдэл нийлэх цаг нь болсон. Ингээд нөгөө энэний өмнө нэг хідүүлээ бас нэг ярьсан тийм ээ. Тэгээд дош олон хүмүүс хандсал да. Тэгээд би одоо нөгөө ингээд идэвхжүүлээд хідүүлээ нэг удаа яах вэ? Энэ юмныхаа төлөө хамтраад явах юм уу? Эсвэл ингээд нэг их шиг дөө одоо тэгээ зүн бэлгтнэрээ ирээдүг зөвнөгч нь ирээдүг зөвлөж өөрөөсөө нэг нэр олж өгөө тэгээд нэг жижигхэн өргөө бариад явж байгаа тэгээд нэг өдөр нэг удахгүй дээ нэг өдөр ингэж явж байгаа тэгээд нэг уйлан ташигдаад одоо наадах чи уйлан ташигдаг нэг ойлгомжтой болсон. Би тэр биднээс нэг тэр уйлан яам дээр очиж хахад шашин гэдэг чинь сүмэдтэй ном судартай өөрийн судлаачтай
хуультай, санхүүтэй. Та нарт яг юу байна? Биднээс хамгийн доотлог 3 дугаар зэрэглэлийн 3 дугаар шатанд авчиад хүсэл сонирхлоороо нэгдэн нийс болоод идэг томьёо. Манай мөнийс одоо нэг дээшлээд байгаа юм байгаа мó тэгээд. Баг юу мөн чи дээш шүү. Биднээс дээр байсан шүү. Одоо биднээс нэгдэд нийлж энэ бөө мөрөглөд тордож үтгэл бодол үйл хэрэгээр нэгтгэж ярихгүй болвол бид одоо юунаас цаашаа нэг олон юм яриад хэрэггүй. Гэр гэртээ толгоогоо зохиолохгүй гал галаараа тэр уулууданд амуу энэ тэнд очиад юм уу хийдэг болно. Ингэсээр байгаад таран ботарч хүчин сарнисаар байгаад яг үнэндээ энийг л би олж хараад байгаа. Би яг хуу дараа нь тэр зүгэл тахилгын Чимбаттай хийснээр дараа би цогоо таам зүгэл тахилга хийж ирсэн. 19 онд. Дараа нь коронавигийн дараа нодлон урчнам жаачжсэн те. Зүгэл тахилгыг би Клаб хаус дээр ярьж байгаа залуучуудтай ярьж байгаа. Зүгээр л тэр зүгэл тахилгыг бас зохион байгуулсан. Нодлон бурхан алдунд биднээс явсан. Сахал болсон. Тий одоо тэгтээ биднээс энэ хүчээ тал талдаа биш ээ. Нэг болгоо, нэг ширээнд сууя. Бүгд одоо санаа сэтгэлээ хуваалцаад өмчлөхгүйгээр ямар нэгэн тахилга зан үйлээ ингээд нэг нэгээр өмчилж гүйсээр байтал чинь бид нар одоо ходоодоо хошингоо жоохон бодохгүй арай жоохон хол харчмаар залуучуудаа зайрангуудаасаа уриалж байна. Бас сайхан удагчууд маань бүсгүй одоостой хатуу ухаантай удган зайрангуудаа бүгдийг нь бол уриалж байна. Хэдүүлээ нэг нийлээд нэгдээд нэг тогоондоо орох гээд үзье, ярилцъя, хэлэлцъя. Зүн бэлгтэнтэйгээ одоо хаан хатантайгаа гэдэг байгаа шүү дээ. Бөөндөө нийлээ. Бид нар бүгдийн тэнгэр үзэлтэй Монгол нүүдэлчин соёл ахуйтай эмэл ард түмэн шүү дээ. Тэгэхээр ингээд нийлээд нэгдэх цаг нь болжээ гэж ярьж байна. Тэгээд бас яг хуу баярлж байгаа Бурхан Алдууны соёлын өвийг хамгаалах газар Бурхан Алдууны тусгай хамгаалалтын газрын захиргаа бас ингээд 3 жил ингэж Маадлагын Тэнгэрчлэгтэн нэгдсэн холбоотой хамтарч бас тахилга тайлгаа хийсэнд нь үнэхээр их баярлж जैन талархаж जैन. Ингээд ер нь бол хооштой хамтарч ингэж ярихгүй болвол нэг юмыг өмчлөөд аваад тэр нь ингээд судалгааны материалуудаа энэ дээр чинь ингээд нэг тийм юу ч мэдгүй хүмүүсээс сууж идэггүй шүү дээ. Энэ шашны зөвлөх судлаачид эрдэмтдийн зөвлөгөө сургаалыг авдаг энэ юм хийж байгаа юм олон зөвлөгтэй байгаа. Биднээс хараа. Одоо энэ төрийн төр удирдах байгаа улсууд. За магадгүй олон нийтэд Монголын нийгэмд биднээс бөөмөрлийг зөв таниулж сурчлах байгаа юм байна уу? Нэг юу байна? Зүгээр л нэг яг хэдэн подкаст байна. Өгөөгөө тэр подкастаа гадна зорилтод нэвтрүүлэх байна уу? Байхгүй шүү дээ. Бөөнөрийн эрх ашиг хамгаалсан байгууллага байна уу? Яг үнэндээ байхгүй тийм. Бөөмөрлийг одоо аль бие ёсоор судалж байгаа тийм судлаач түүхч нар байна уу? Зөвхөн одоо амт хүмүүс одоо болтон баг доломгоо маань байхгүй боллоо. Байна уу? Байхгүй шүү дээ. Нэг хоёр хүн. Тийм байгаа. Хоёр хүн байна тийм. За бөөнөрт одоо юу гэдэг алдаа оногт маргаан даргаан гараад хуулийн зөвлөгөө өгдөг хуулийн юу байна уу? Хамгаалах байхгүй. Бид нарыг ямар ч хамгаалах байхгүй. Тэгэхээр бид нар одоо бас жоохон ингэж бодож болгоож бодолцож явах бай. Яг бай бодлого тодорхойлоод Монгол бүгийн одоо нэгдсэн хэвлэл Тэнгэрлэгийн Тэнгэршин нэгдсэн холбоо дэлхийн холбоо тэгээ дээрээс мөнх тэнгэр хороо гэд олон холбоодууд байгаа. За үйл ажиллагаа явуулж байгаа маань одоо холбоодууд ч байна. Гэхдээ яг бид нар одоо дотроо өөрсдөө яг энэ удган зарим хүмүүс гэдэг талаасаа нэгдэж нэрж нэг гартаа орохгүй болвол хэдүүлээ болохоо байсан цаг байна. Одоо энийг одоо хэдий ч олон хэлэхвдээ яах вэ? Одоо өөдөө нэг ирж байгаа олон санал хүсэл тавьж байгаа. Одоо биднээс ингээд зүгээр биднээс санаачлагч байгаа шүү дээ. Би Клаб хаус дээр бас нэлээ ярьсан. За ийм байна. Санаачлагч. Тэгтэл одоо янз бүрийн гал холбоо өвсөлгүй магадгүй олон улсууд санал ирж байгаа үү? Одоо эднүсийг хэдүүлээ суужгаад тухайлж нэг өдөр зарлаад бүгдэнтэй нь уулзъя. Одоо хэлсэн үг нь үнэн юм уу удлааг нь би мэдэхгүй. Нодлон Бурхан Алдууны тахилган дээр нэгдсэн хэвлэл хэдүүлээ ингээд бөөмөрлөг төлөөсөн зөвлөл байгуулаад манайх бие төлөөлөгч оролцуулна гэж нэгдсэн хэвлэл жаргалаа амаараа хэлсэн. Өсгөө ахих нь хэлсэн. Оюунд ямар ч татгалзах юм алга бөөмөрлөгийн талаар. Одоо оролцож ивэл одоо чиний миний хөлөө гидсээ хийхгүй. Одоо бүгдээрээ бөөмөрлөө өнгөлий, тордий, нэгдсэн үйл ажиллагаатай болъё. Үг үйлдэл маань нэг бай, хүчээ нэгтгэе. Тэгжээж ирээдүйд биднээс үлгэр дуурайл болох цаг нь болчих. Одоо дороо амиа бодоод даваа шарлуулаад гүйл тэнд ч нэг хүн тийм хийгээд энд ч нэг юм хийгээд ингээд нэг одоо ард түмэн ойлгохгүй эсвэл нэг өөртөө сурчилсан. Яг нөгөө готоо хаан уучлаар яг гэсэн хиний хоол болоод байгаа гол нь. Ингээд одоо нэг хийж байгаа ингээд жоох учир дутагдaltaа байна гингүүт
чи атаархаж хоолойнд булаацалтай гэдэг энэ нэг юм явган яриа хэл энэ юм би ч өөрөө ч одоо саяхан лайв хийгээд бас энэ явган яриа хийлээ л те. Энд атаарах юм. Одоо бол атаарах хүн байхгүй шүү Энд дээ. атаарах. Хамгийн гол нь хэлэхгүй бол болохгүй. Хэлэхээр нөгөө явган хэл ам болж хамаагүй одоо бол ширнэ үрлж байгаа. Хөө хинд атаарах. Одоо атаарах хүн байхгүй. Би чамайг атаархлаа гэж ярьдаг юм. Хүмүүс намайг атаархаад гэдэг байхгүй. Би чамд атаархаад байгаа мó чи надад атаархаад. Мэдхгүй одоо. Чи гадаагаа бусдад атаархаад байгаа юм. Тийм бидний хоорондоо хүлээж ийсэж байгаа. Өнөөдөр ингэж хийгдэж байгаа тэгвэл ингэж хийгдэж байгаа тахлахуудыг хар. Тэр улсууд ч гэсэн бодож байгаа. Тэр улсууд ч гэсэн мухардж байгаа. Зарим дутуу толон байгаа. Тэр анхал нэг гарч ирсэн нэг хідэн мод овоолоод нэг давуу тарга уяад гол нь юм хийгээл бөөнөр тойроод бөөлдөг. Үгүй наадах чи бөөлөг тахлагны дэг ёс гэж байна. Танаас бурхны шашнаас шаавалтай. Эднээс бочгнуулж гин. Актер голтой. Тэр төрийн тахлагтай тахлаг тайлга хийхээр орон нутгийн чанартай гэхэд тэднээс тэгж ин тэхгүй голтой. Биднээс өөртөө тгийг боловсруулъя. Яс санчлаа бий болгоё. Байхгүй юм биш байгаа юм шүү дээ. Бүгдөө л адилхан одоо хийж байгаа тахлагууд нь бараг л адилхан байгаа шүү дээ. Нэг илүү дутуу гараад миний чиний атархах юм аалгүй. Явж байгаад ийм байхгүй. Одоо яг үзэгчтэй одоо олондоо хэлэхэд бас манай удган цайран хүмүүсийг үзэж байгаа хэлэхэд одоо бид нар ингээд тий 25 2000 оноос хойш бодъё. 25 жил өөрөө өөрсдөө гүйлээ. Гэхдээ явж байгаад 25 жилийн дунджаар харахад бидний нөгөө нэг бөөлдөг цаг хугацаанууд бүгд давтчихж байгааз. Яагаад тэгэхээр бид нар цаанаа нэг тэнгэрийн дор байгаа учраас бидэрт орж байгаа онгод тэнгэр гэдэг юмнууд нэг зөвлөө чиглүүлээд байгаа учраас ингэж багслагдаад дөхөөд байгаа ингээ хоорондоо хэрэлдээд байгаа ч гэсэн дөхөөд байгаа. Тэнгүүт яг ингээ тахлаа тайлгын хоног хугацаанууд нь давхцаад байна. Хийж байгаа дэг жагнуудаа хараад байгаа. Бас яаж хийж байгаа л бас ингээд бөөгнөлтөө л байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо яг өөрсдөө нүр нүрээ хараад гар гараа барилцаад ёстой нөгөө цусаа гарт зодолтоо тэр дотроо тийм ээ. Харин гадна талдаа ёстой тусаа гарт лээлээ өгөө. Ард түмэнд бити муухан харагдуулаач гэж байгаа. За одоо бүх одоо өнөөдрийг төрөн готоо асуулаа штэ. Одоо бидний ингээд олон ард түмний бид нар соён гээрүүлмээр байна. Гэтэл хоорондоо ингээд жилцээд байна тийм биз. Гэтэл энэ олон контент нэвтрүүлгээд хийж байгаа ард түмэндээ бөө мөрөглөө сурталчлан таниулах чиглэлээр хийгдэж байгаа юу хийгдэж байгаа. Гэхдээ 50%. 50% нь зөвхөн буцаад өөрсдийнхөө үйлчлүүлэгч клиент тал одоо би нэг юм хэлэх. орчин. Одоо лайв подкаст хийж байгаа улсууд ингээ хайж эхэлж байгаа. Тэгвэр л нэг бөөгийн тухай л яриад байгаа байхгүй. За бөөгийн тухай юм уу нэг зан заншлаад байна. Гэтэл бөө мөрөглийн түүхийн талаар яагаад ярихгүй байна. Яагаад соёлын талаар ярихгүй байна. Өв уламжлалын талаар яагаад ярихгүй байна. Зан заншлалын талаар яагаад ярихгүй байна. Тахлагны талаар яагаад ярихгүй. Зүгээр нэг подкаст үзэн харна. Эсвэл нэг подкаст хийж төгөөлөн байгаа шүү дээ. Тэднүүд болохоор нөгөө одоо бөөг оролцуулаад ярьж байна. Гэтэл тэнд хулгаж байгаа нь маш мэдлэг нийгэмд хамсхан байгаа байхгүй. Би нөгөө юм ярих гэр хүмүүс бөө ном уншдаг хүн. Бөө юм судалдаг. Вэ тэр юм шүү. Тэр чи хамгийн тэнэг асуудал шүү. Одоо бөө түүгөө судлах хэрэгтэй. Өв уламжлалаа судлах хэрэгтэй. Соёлоо судлах хэрэгтэй. Бүр бөө мөрөглийн соёл гэдэг нь юу вэ? Соёл гэдэг. Энэ дотор чинь нөгөө одоо юу гэдэг бөөлөхтэй хэлдэг, ярьдаг, өгүүлдэг, дуулдаг, хэнгэрэг цогтөг, хоёрыг хувтаас бүх юм орж байгаа. Тэгвэл соёл. Айдан, тахлаг, тайлга, дуу, хуур гэд бүр ингээд аман хэдүүлээ энийг бүгдээ бүгд орж байгаа. Энийг яри. Тийм яг арай нэг жоохон одоо нөгөө боловсралтай гэх юм уу соёлтой тэгээд их арай гоё танин мэдхүн чиглэлээр ярьж байгаа подкастууд бол мэрсэр бол байна. Одоо ихэнх сошиал лайвчуд бол зөвхөн үйлчлүүлэгч татахын тулд хэрүүлийн чанартай юм ярина. За тэгэл дээрэс нь нэг тиймэрхүү одоо нэг ахуй юм. Ерөөсөө нэг гэрийн тахлаг гэрийн яаж үлдэж өвчин зовлон тат биш ээ. Ямаа голлож ярина. Одоо хэдүүлээ яах вэ? Ходоод модоод чинь цадаж болсон болвол илүү хойшоо удаан хоол идмээр байгаа болвол тийм ээ. Арай жоохон удаан хоол идэх шиг би энэ дэр бөө мөрөгийн өв соёлоо цааш нь түүчил тасалахгүйгээр зөвөр ирээдүйд хэдүүлээ үлдээ л та. Энэ одоо энэ түүхэнд байгаагүй олон бөө өнөөдөр Монголд байна шүү. Түүхэнд байгаагүй. Ойлгож байна уу? Тийм. Одоо зүгээр бохроор ярил л да 25,000 дундчаар ярив. Монголд ийм бөө байна. 3 сая 500 иргэн дунд одоо 25,000 бөө гэж олон бөө үү? Олон бөө. Хүлэн зөвшөөрдөг. Түүхэнд байгаагүйгээр түүхэнд байгаагүй. Одоо биднээс түүхэнд байгаагаар гарч ирсэн юм чинь түүхэнд байгаагаар биднээс эвлэлдэж за нэг дор шамбарах гүйлхэн магад ядаж
үзэл бодол үйл хэрэгээрээ үг хэлээрээ нэг зүгт харж мууда ирээдүйдээ одоо юу гэдэг нэгдсэн нэг арга хэмжээтэй, нэгдсэн нэг зөвлөгөөнтэй, нэг чуулгантай тийм үү? Үйл хэрэгээ хийвэл бүгдээр ярьдаг болъё. Манайх нь ууч нөгөө нэг юу гэдэг 10 оноос 20 юунаас хойш нэг тахлаг гэдэг юм уу тайлга болохоор нэг хэдүүн бөөлждөг. Тэгэхээр оруулахгүй болохоор залуучууд нь гомддог. Скол нэг бүүндээ шамбаардаад орчдөг. Тэрийг тахлаг гэж ойлгох. Тэгээд тахлах задардаг. Задардаг. Барьж чаддаг. Одоо бужигнаал явчихдаг. Гэтэл тэр дотор дэг ёс гэж байхгүй. Нөгөө тэнгэр гадартаа мэдүүлдэг, бүх юм яаж байгаа, хийж байгаа хэлдэг, ярьдаг, сүүлд нь дуусгадаг, ажааруулдаг. Ийм байхгүй. Тэгээд одоо би зүгээр миний зүгээр анх би энийг судалж эхлэхдээ бүүлэхдээ яг ямар зан үйлүүдийг юу хэлдэг дуудыг дотор нь ямар агуулганд бүтцүүд байдаг гэдэг би судалсан байхгүй. Тэгээ өөрийнхөө уламжлалт бүүмэрлэл өв соёл дээр би тэрэн дээр бичсэн. Одоо дааталгал, магтаал, хөлцөл өчөх ингээл янз бүр юм. Тэгтэл зөвхөн бүүлэхэд л гэртээ ганцаараа шүү дээ. Тийм. Бүүлэхэд тэнд маш олон зан үйлүүдийг гэдэг юм уу маш олон юмд явуулдаг. Юун тахлах тайлгч хаашаа. Тийм. Тэгээд нэг онгод тэнгэрийг оруулж ирээд өрн зарж оруулж ирээд дараа нь буцаан даатгах гэдэг даатгал ихэд нэг бүүлгэн дээр 2-3 даатгал явдаг. За дараа нь гэр онгодыг тахихад зүгээр нэг онгод оруулж ирээд ингээд нэг идэж угаад байх биш. Тэрий чинь маш тэр цаад онгод тэнгэрийг яаж хөндлөх үү, яаж тахих уу, яаж ах дүүтэйгээ ямар идэ будаа бэлдэх үү, тэр хонь малаа яах ястай ингээд амар соёл байна. Манай тэр виний дүүр одоо яхаар мэдхэр тэрэн баавгаан тэр юм дээр чанар руу барих чанар ягдаг байна. За дээр нь галын тахлах, гал голомны тахлах. Гад тахнахэр манайх тулга зухан байгаа мó эсвэл хээр гадаа хидмад бол үгүй. Тэр чинь эхлээд өвгдээцгээд тэр онгодод тэр өвгдээцгээд ягаад дараа нь гал голомт руу орох. Ийм зан үйлүүдээс хэдүүлээ мэддэг ярилцъя, нийлүүлээ. Тийм. Бүр нийтлэг болгоё. Тийм ээ. Тэгээ одоо үзэл санаа үйл хэрэгээ нэгтгэе. Тийм. Одоо бид нар ч ард түмнээ соён гэгэрүүлэх бол соён гэгэрүүлж за энэ нийгмийн стресс бухимдлын даван туулахад одоо нөлөөлөх нийгмийн тодорхой хэсэг шүү дээ одоо бид өөрчлөж чи бидэнд нэг ярьжсэн баха одоо мэддэг хүмүүсээс хурж очиж тэр талаар ярилцуулъя хэлцүүлъя одоо нийтлэл нэвтрүүлэг бэлдээ би бас энэ талаар бас телевиз хараад дугаар цацах мацах боломжийн юу нэг бас нэлээ явлаа бас манад одоо цацдаг үнгүү цацдаг 18 телевиз байдаг юм байна тэр мөртөө бас холбоо бариад биднээс нэвтрүүлэг бэлдүүл улс орон даяар бас телевиз хараад дугаар давхар сошиалаар биднээс цацж болж байна. Тэгтэл бас хөдөөний зарим одоо тэр нийгэмд бөөмөрлөг зүгээр таниулъя. Тэгэхэд чадaltaй чансаатай улсууд гэдэг юм уу чадвартай улсуудыг цуглуулъя. 10 жилийн тайлаг тахлахнуудыг гоё зохион байгуулъя. Биднээс яаралтай хийхгүй бол одоо болохоо байлгаа болох юм. Одоо нэг миний дотор нэг юм байгаад байгаа. Зүгээр 6 сарын 22-нд бас нэг цаг болчихно. Нэг 6 сарын комментүүдийг харж үгүй хүмүүс юм бичиж байгаа болоо зарим юм одоо нэгдлийн талаар хүмүүс маш их бичиж асуудгийн. Тэгээ би бас Тэнгэрийн цаг нэвтрүүлгийнхээ өмнөх зочдуудыг өөрөө явж ярилцчихсан. Тухайн цаг үед бол 2008 оноос хойш намтарчсан нэвтрүүлэг явж исэн гэж би өөрөө нэг юм үг зохиогоод яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө тухайн үе яаж бүү болж исэн, ямар удам угшилтай байсан гэдэг талаар нь. Тэр одоо 10 жилийн дараа тэд дээр очиод одоо яаж ийна гэд одоо таны бодол ямар байна гэж асууж үзье гэж би бодож байгаа юм. Гэхдээ одоо цаг зам маань бас болохгүй байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө өөдөө нь одоо ингээд зарлахад 7 хоногийн одоогийн нэгд өдрөө олж байна тий. 2 дахь өдрөөс эхлээд одоо энэ юу рил оруулаад өгчнөө нэгдэл нэгдэх бодолтой байгаа. Удган зарингуудаа нэг хүн гихгүй гал холбоод гихгүй бүгдийг хамтдаа ярилцсанаа. Бүгдээрээ санаа бодлоо хэлэлцъя. Өөрсдөө ингээд ёстой сайнтай муутай сав дүүрдэг тул авхихийн ухаанаар үзэгч түмэн дэнслэрээ уган зөв зүйл яриад байна гэж нөө за баярлалаа. Тийм тэрийг хэлж байгаа бас тэр гар хүүхэн бүтггүй шар хүүхэн байна ямаач гинөө гин. За одоо би нэг наадах чинь нөгөө нема гэдэг нөгөө нэг өдөрмөрч нема илүү тэр хүүхнийг хэлээд байгаа шүү. Одоо яг хөө хэдүүлээ ер нь бие бинийгээ чичлүүл улам л нөгөө яг үндэ айгүй юм хэцүү байлд орчиж байгаа. Бие бинийгээ одоо ингээд болох хэрэгтэй, зөв явах хэрэгтэй гэж шөмж хэлэхгүй болохоор илүү задраадах юм. Ингээд жоохон хомж хумайд хэлчих гэхээр нөгөө нийгэм масаараа буцаад нөгөө бөөнөр маань бүгд муухай олж харагдах гадах юм. Тэгэхээр хинийн хин алийг аль гэж ярих вэ хөө. Одоо тэгээд их төвхтэй байна. Тэгэхээр энэ удаа бол яг хөө ширэн нүглэж ерөнхийдөө бид нар ярилцж байгаад яриа
ил тод одоо ярив. Тэртээ тэргүй нөгөө яах юм бэ? Тогоон дотроо байя гэд бужигнаад адил чи нөгөө манай зарим чинь нөгөө тогооноос хальж гүйдэг хэдийгээ бүр уучраа нь олохоо болоод одоо ийм байдалд орж штэ. Тэгвэр одоо намайг инхүү нохоогийн саах хөхтэй сошиалар заяа. Одоо лайвер ян зүрийн үзэн харна, засна, залруулна, ховцтой, ховцгүй, хоёгтой, хоёггүй бүгэн тухай хин дуртай нь юу ч ярьдаг болчих. Уул нь ийм баймаргүй л. Одоо хэдүүлээ тэр Монгол бөөгийн нэгдсэн ив дээр ёс зүйн номыг бүгдээр нийлж гарч ирсэн тий. Ядаж бид нар энэ Монгол бөөгийн ёс зүйн ном тэр номоо эргээд бүгдээрээ цуглаад хараа. Бацаахан гаргаж ирсэн. Би байгаагүй шүү. Тийм бацаахан зарим байсан. Тэгээд бүгд хэлцэл гаргаж ирсэн л да. Би чинь Монголын бөөгийн нэгдсэн ивлийн гишүүн биш шүү дээ. Ариг бүх ах түүхэнд хідэн бөө байсан юм бол гинэ. Та одоо бас чамгүй олон жил энэ бөө мөргөлийн тогоондоо ёстой одоо олон жил явсан хүн бас нэг цаг үед ийм олон нэг цаг үед ийм олон бөө байгаагүй. Зүгээр тэгээд хэлчих. За бөө маш нууц байдаг. Тийм байж оюун санаа цэвэр байдаг. За энэ тал дээр бас хоёр талтай байгаа хөө хангалаа. Нууц чанд нууц байлаа гэд нөгөө өв соёл тийм үү? Одоо нөгөө тайлаг тахлахны ёс одоо бүр төрд нөлөөлж исэн зүйл байгаа шүү дээ. Одоо хаат хүртэл тийм байх хэрэгтэй. Тийм. Нууц үнэхэрийн өвөө тэгээд гол зангилаагаа хадгалдаг омог аймагуд удам угсаагаараа хамгаалдаг дархлаажсан тийм улсууд байдаг хөө. Байдаг. Тэрийг бид одоо бас байна. Тэр бол тэр араа нууц байгаад өөрийнхөө зан үйл хийж байгаа хүний юунд бол хүн хийж орчихгүй шүү дээ. Энийг бол бас зөв ойлгоорой гэж хэлмээр. Юг нь таних вэ? Хөлсөх бөөгийн тухай яриул халах бөөгийн тухай яриул гинэ. Ер нь ингэсэн байна. Халах бөө одоо жишээ нь халах бөө гэдэг бол халах бөө гэдэг нэр томьёо хэднээс гарсан бэлээ тийм ээ. Одоо халахчууд гэдэг нэр томьёо хэдэн тэр үеэс гарсан. Гэхдээ халах бөө бол яг тэр Арьян одоо жишээ нь халах бөөгийн анх үүсэл гарвалыг бол би нэг үлэхэд бол Мөнххан бол бөөг их маш дэмждэг хүмүүс байгаа байхгүй. Бөөд нэртэй зөвлөлддөг, төрийн хэргийг зөвлөлддөг. Тэндээс нилээн одоо энэ арга халахад Монголын газар нутаг дээр үлдсэн цагаас эхлээд халах бөөгийн үүсэл гарвал тэнд явж байгаа. Халахлаад явгадаа Монгол бөө мөрөглөө хүчтэй байсан цаг үеийн тэр байхгүй. Яан гүрэнд хөвдөд хаан байгуулахад энэ Монгол гадартай бөөнөр байсан шүү дээ. Тэгээ яг хөтэ тэр 1540 хэд онд үлээд одоо Төмтийн Алтан хаан Бурхны шашин одоо 3 дугаар Далай ламыг залаад өөрт тэр хүн Далай лам нэрээ өөртөө ханцал авснаас хойш бөөмөргөл жоохон тийм болсон тал би үнэндээ. Тэр яг тэр төрийн хэрэгт оролцдог түмэн олны тайлаг талхын ёсонд оролцдог халах бөөгийн ёс заншил үнэхээр өнөөдөр сэргэмээр байна. Тэр дарагдсан байна. Тэрийг би жоохон надад багцар гимнастерийн судалгаа би тэрийг би өөрийнхөө тайлаг тахлахны ёсонд бас жоохон эргэжүүлдэг. Тэгэхээр одоо хэдүүлээ нөгөө олуулаа нийлээд цуглаад хоорондоо ярихаараа бүгдээрээ өөр өөрийнхөө үг дээдсээ онгод тэнгэрээ буулгаж байгаа бид нар чинь. Тэр бүгдийнхээ одоо хэлсэн загч байгаа бид нар зааж сургаж байгаа ухаан мэдлэг тэр бүгдээ хамтдаа ярилцаад ухаж түнхий хоорондоо ярилцъя, хоорондоо харьцуулж үзье. Ингэж байгаа нэг талдаа гарья. Тэгэхгүй бол үнэхэрийн одоо болохоо боллоо. Одоо өнөөдөр бит хоёр ууг нь бит хоёрын яг сэдв бол айгүй гой сэдв байжсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө ерөнхийдөө бол бид нэр сүүлийн хідэн хоногуд их таагүй байгаа. Би одоо ганц юмд эмдэглээд байгаа юм юу вэ гэвэл Батцагаан гэж зогчин дуганд одоо Чингис хааны маань хөрөг дүрийг залчлаа. Энэ бол цаашаа ахаад үргэлжээд энэ үйл хэрэг явах юм бол Чингис хааны маань Бурхны шашны зан үйлээр дахид тагтдаг тийм болно. Энийг бол зүгээр одоо бүсээ яагаад зүүн дээрээ тохоод Бурхан халдууныхаа өмнө сууж исэн одоо бидний өвөг дээдэс дэлхийн одоо бахархалт хүн одоо нөгөө үг одоо дутахаар тийм одоо сайхан бахархал мэн гэж одоо бөө мөргөлтөө тэнгэр үзэлтэй бүх хүний цээж зүрхэнд огшиж байдаг энэ зүйл маань одоо бидний мэдгүй хэлээр тарин майнаар тахигддаг ийм болох өдрийг бид хүлээж байгаа бол та лайва хий тэр мөнгөө ол хэрүүлээ хий.
хамаа алга доо. Одоо үнэхээр өөр хэл хүүг алга бай бол яг улсыг бодолтой өргөчид юмыг яаж мэдэх үү? Нөгөө сайхан тал бол байна. Хоёр талаас нь ярьж байгаа шүү дээ. За тэгээд нөгөө даншиг наадмын нэг нүсэр том баяр дээр чинь тэгэл нэг том нөгөө нэг самбар дээр нь ингээл хөргөн гараад ирүүл. Тэгээд Одоо ингээл одоо бид даншиг наадам шиг бурхны хөрөг шиг Чингис хааныг гаргаад ирүүл яах вэ? харин тэрийг л яриад байгаа. Тэгчүүл яах вэ? Энэ нэг л зарлиг гарлаа юу гэдэг чинь ингэчүүл. Тэгэхээр бид нар одоо хэдүүлээ нэгдэхүү нийлэх үү? Яах вэ манайхаа? Одоо ингэж одоо айж зарим ч удаа ярихаасаа айж байгаа бах. Намайг зүгээр өнөөдөр зүгээр бөөгийн тухай, онгод тэнгэрийн тухай ярих байх гэж бодсон баг. Би бол тэр талаар зөндөө хангалттай калапт ярьсан учраас ярмааргүй. Биднээс одоо бөө мөргөлийнхаа түүх, өв, соёл одоо энийг нэгдэд нийлж алсын зорилттой юу хийх үү? Биднээс өнөөдөр ярих хэрэгтэй цаг болчих. Одоо тэг энэ цаг үеэр биднээс одоо ингээд танаас юм ахаал нь харж байгаа шүү дээ. Яаж мэдвэ? Янз бүрийн хууль гараад янз бүрийн асуудал болол яах вэ? Тийм бид нар ингээд хоорондоо одоо жишээ нэг юм хэлээ л да. Ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч хөрсөх шашны гаж орсуудыг хаанаа? Зөвшөөрлөхгүй сум эдийн хаа. Энэ тийм шашинд хамаатай юм шиг бодож байна уу? Биднээс бөөнөрт хамаатай хамаагүй юм шиг бодож хамаагүй гэж боддог хүмүүс тэгж яриад байгаа байхгүй юу? Биднэрт хамаатай. Яаж гаж урсгал. Гаж урсгал юу нэг арх ууж байна уу? Арх ууж байна. Яагаад гаж урсгалд орохын гэхээр энэний өмнөх одоо готоо байх өөрөө орж суусан хүн хэлж штэ. Энэний өмнөх шашны зөвлөгөөний хурал дээр доороос 3 дээр орох хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө үзэл санаагаараа нэгдсэн тийм бүлгэнд бид нэр орсон. Яг одоо тийм одоо ангилалд орцсон та нар үнэхээр тэрийг өөрсдөө ухаад сонсоод судлаад үз. Тэгээд тийм бүлгэлд орсон. Тэгвэл одоо энэ олон гомдол саналууд гараад байна. Тэгж залилуулсан, тэгж одоо хүчирхийлүүлсэн ингэсэн гэдэг. Энэ үнэн ч байж болно, худлаач байж болно. Хэрвээ санаатаа санамсаргүйгээр магадгүй бид нар дотроосоо биш ямар нэгэн өөр одоо гадны нөлөөллөөр маш олон ийм санал одоо гомдлууд гарвал яах вэ? Бид нар гаж урсгалдаа орно штэ. Одоо энэ тэнд асар өргөө барьдаг, нэгдээд ижлэхэн дээл хувц өмсөд явж гин. Тэгэд энийг чинь нэг гомдол, хоёр гомдол, гурван гомдол гарлаа гаж урсгал гээд ингээд гарчвал яах вэ? Гэт манайхан жоохон ингээд зөвхөн өөрийгөө бити бодооч ээ. Бусдаа бод, уламжлаа бод, өвгдээцээ бод. Яг одоо бурхан халдун оройн дээд бурхан халдун хайрхныхаа одоо ёстой тэндээ мөнх тэнгэрийн зарилгаа сонсох гээд сууж исэн түүхэн судартай байгаа өвгдээцийнхээ амьсыг бодоод та бүхэн маань нэг жоохон ухаантай байгаад өгөөч ээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээ хийж байгаа ярьж байгаа хэлж байгаа бүгдийг үгүйсгэж байгаа юм биш. Үнэхээр замаасаа задраад хэлэхээр нь 15 үг хэлж байгаа шүү. Өнөөдрийн бит хоёрын ярилцлага бол одоо ярих сэдвийн хүрээнд их өөр байсан түүхэн судалгаанууд ингээд ерөнхийдөө бөө мөргөлтөнгүүд маань нэгдээ ингээд дөрвөн улирлын тахилгатайгаа болъё гэж 6 сард бол маш томоохон тахилгыг нийлж нэгдээд зохион байгуулъя. Энийг бол хэдүүлээ нийлж нэгдэж байгаад ярилцсан. Тахилгын газрыг бол бас түүхэн сурвалж дээрээ суурлаад хийн гэд бодож байгаа. Одоо эхний ажиллагаанууд хийгдээд явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ирээд бас өөрсдөө санаа бодлыг дуулгаад хамтдаа энэний ард гарья. Энд зөвхөн готоо байх биш, энд өөдөө биш, зөвхөн хүрлээ биш. Одоо зөвхөн одоо өөр манайхан хэн байдгийг те хин биш. Бид бүгд гэдэг ямиг ясан махандаа тултал ойлгосон хүмүүс 10 20 жил энэ бүгийнхөө тохоонд байсан хүмүүс нь ярьж байна. Тэрнээс олон ч нэгдлээ. Үнэхээр ядарч байгаа штэ бүгд зөндөөл гал холбоодууд элдв хангаан болсон. Гэхдээ бид нэр одоо ядрах биш. Одоо хойшоо суух биш. Одоо бүгдээрээ хамтдаа яг нийлээд нэгдээд нэгэн зүйлийнхээ ард гарья. Гэхдээ яг араа юм баг. Хүмүүс оролцохгүй тэр улсуудын асуудал. Тийм. Үзэл баримт, үзэл бодол нийлэхгүй тэр хүмүүсийн асуудал. Тийм ээ. Яг нийлээд хамтарч хийгээд хүнд бол үе таалга нээлттэй гэж байгаа шүү дээ. Одоо биднээс хэлж штэ. Нээлттэй. Хинтээ ч хамаагүй нийлнэ. Бөө мөрөглийн төлөө тэгээд мэддэг чаддаг санаачлагтай магадгүй залуу шин тийм ээ бөөнөртэй хамтарч юм хийх юм буруу гэж. Одоо хуучин шиг чи чадна би чадна болий ая. Тэгээ одоо биднээс хийх ажил айгүй их байна. Тийм ээ. Одоо цаанаас санамж тохиол сэрэмжлүүлэг их л ирж байна. Тэгээ цагаан сарч хөвөл боллоо. Одоо муугаар ярихад ерөнхийлөгч тийм үг хэлж штэ тий. Нэгдүгээр аж урсгалуудыг хаана. Хоёрдугаар гандан хийдэд очиод Чингис хааны дөрөг хөрөг залчлаа. Одоо энэний дараа ямар дан юу болох вэ? Ямар үйлдэл болох вэ?
бид энд эвлэлгүй, эвтэй найргүй, хоорондоо тал тийшээ харсан, хэрэлцэн маргацсан энэ тэнд очиж нэг 9 шидийн одоо чинь нэг өнөөдөр нэг тахлаг болж байна уу? Шинэ 15-нд нэг тахлаг, 2 ч тахлаг болох зураг байна. Болно. Дараа нь хэдэн хүний тахлаг болох юм. Тэгээд дараа нь биенийхээ хийсэн тахлагыг чи буруу, чи гоё зөв, чиний буруу, миний буруу гэж хэрэлдэхгүй. Энэ дээр Тэгээд одоо дараа нь нэгдсэн одоо жишээ нь төрөөс гэдэг юм уу, түмэн олноос бидэнд хандаад танаас нэг сайхан тахлаг тайлах хийхээр хин тандах юм. Тийм байгуулга байна. Түрүү жил одоо биднэрт ингэж жишээлбэл цагаан сарын дараа тахлаа. Түрүү жил бол би бол оройлоод удирдаа зохион байгуулаад шинийн 3-наас хойш явсан хүний хувьд одоо өөрийнхөө одоо сайхан нэр цэвэр нэвтрүүлэгтээ бас энийг ярих таагүй байна. 13 гал холбоод нэгдсэн 130-аад бүү цугласан 5-10 мянган хүн цугласан ямар гоё үлзийтэй тахлаг болсон. Өнөөдөр ямар болов? Нийлж нэгдэл гэдэг чинь тийм. Нэгээрээ зөвхөн одоо хуваараа дангаараа юм ярьж явна гэж энэ зүгээр 2хан жилийн ялгааг та нар харж энэ дээр ойлгох хэрэгтэй. Нийлж нэгдэл гэж юуг яриад байгаа гэдгийг эндээс ойлгочих хэрэгтэй юм а. Тэглээгээд би өнөөдөр тэнд 15-нд ард түмнийхээ төлөө бас очиод бөөлөл сууж байгаа удган зайрдуудаа буруутгах гэж байгаа юм биш шүү. Бас л хийж байгаа юм а хийгээд явж байгаа тууштай байна, сайхан байна. Би баярлж байна. Тэгвэл одоо дангаараа хийсэн ч ингээд болдог, нийлээд хийсэн ч ингээд болдог. Нийлээд хийвэл ямар болдгийм байна гэдгийг ялгааг бид нэр одоо өнгөрсөн жилийн үлзийтэй тахилга, өнөөдрийн үлзий тарихны тахилгаас харлаа. Тэгэхээр энэ дээрээ нэг жоохон дүгэл тэгээд бид бүгд үе таалах хэврээл байна. Түрүү жил би бас энэ үгээ хэлээл явж исэн. Тэгээд яагаад өөрөө ингэ нийлээд нэгдээд явж байгаа дундаас нь салж бутардаг вэ гэсэн. Одоо яг бодтой үнэн бодит жишээг та бүхэн харлаа. Тэгэхээр хэдүүлээ одоо ингэж дахиж жилээр алдах эрх биднэрт байхгүй боллоо. За одоо тахлаг боллоо гэдэгтэй нэг тасаа авчираарай, төлөөгөө авчираарай. Тим ингээд гуйлах хийдэг шин. Тимгүй болъё л та хэдүүлээ. Дотроосоо бүүнэр цуглаад тахлаг хийх гэж байгаа бол хийсэн шиг хийгээд болтод үлэрч шийчих байна. Олон тэр тахилгын үр өгөөч нь. Тэрийг одоо ингээд би үнэхээр одоо бид нар шүүмжлэлтэй юм а шүүмжилж хэлмээр байна. Галын тахилга гэдэг бол маш ариун нандин тахилгаа. Одоо ингээд 3 сарын 22-нд өгч байгаа. Өнөөдөр бол бид нар 3 сарын 9-ний өдөр. Энэ өдөр бол шинийн 8-ны өдөр, маргааш шинийн 9-ний өдөр. Энэ өдрүүд бол үнэхээр бас тусгай үйл ажиллагаа хийдэг өдрүүд ээ. Удган зайран хүмүүсийн хувьд. За энэ өдрүүдэд хийгдэг галын тахилганы одоо орц жор хоол гэдэг бол орц жор гэдэг шиг ийм одоо хаврын цагийн тахилгуудын үргэл будаа дээж хаанаасаа ямар цагаас бүх юм ялгаа заагтай хамаагүй тэрийг бүх удаа хүмүүс бид нар өөрсдөө мэдж байгаа дотооддоо гэх юм уу одоо манай тэнд бөөлж байгаа хүмүүс ч мэдж байгаа гол нь ирж байгаа ард түмэндээ танин мэдүүлэх чиглэлээр нь бид нар илүү сайхан ажилдаг болмоор байна. Тэнд очиж байгаа хүмүүст маш их баярлалаа. Дэмжээд одоо бас хамтдаа тэнгэр үзэлтэй хүмүүс бас хамаагүй 5-600 хүн цугулсан байх нь хамаагүй. Тэр хүмүүс тэнд очиж чинь цаг заваа гаргаад очиж чинь бүгд нь үнэхээр баярлж байна. Баяртай байна. Тэгэхээр хэдүүлээ одоо дахиж цаг хугацаа алдахгүйгээр дахиж сайхан нийлээд нэгдээд ирсэн юм а амин хувийн ашиг хонжоо ашиг сонирхлоос болж хойш нь гээхгүйгээр баймаар байна. За тэгээ энэ доор орж ирээд битгий хэрэл дээрээ манайха нэгдхэн чухал байна гэж энэ зөвөө олон гал холбоо нэгтгэж явсан шүү гэн баярлаа тэгсээ. Ураг удаа эдка та хоёр бол за ураг удаа одоо ингэж шүү дээ. Та нас одоо дэлхийн ямар юмны фестивал лээ? Нөгөө Тэнгэр фестивал. Энэс л аялал жуулчлалын газар зохион байгуулсан. Тэнгэр фестивал гэдэг. Тэр фестивалыг анх бол агүй олон бүүнэр бас сайхан сэтгэлээр очиж анхны жилээр хийж ирсэн. Би тэрэнд оролцоог үлдээд ихтэй голомтер сууж байгаа бүх үйл ажиллагааг зохион байгуулалтаа тэндээс одоо юу гэдэг өгшин далуу гэхгүй шинөөжин гэхгүй бүх гал холбоотуудыг нэгтгэж нийлүүлээд тийм сайхан хийж ирсэн. Тэрэн дээр бол би зүгээр ганц юм харж ирсэн нөгөө зан үүлийнх нь зүйл дээр жоохон бөөмрүүл талдаж жоохон дотмог байна. Тэрийг сайхан зохион байгуулсан бол сайхан болох гэж. За дараа тэрний дараа танаас нодлон өвөл биш үү хэдүүлээ нэг тахлаг. Яг уу энэ үлзийт хийхээсэн шүү дээ. Үлзийтэйг тэгэхэд тэнд маш олон цуглаж ирсэн. Тэнд маш олон гал холбоо эвслүүд нэгдчихсэн. Нэгдүүл чад одоо ярьсан гой нэгдсэн бид нар нийлсэн. Тэгээд энэ дундаа харин хувийн ашиг сонирхолтой хүмүүсээ засж анзлна. Энэ хүмүүсээ засна бид нар. Хүн алдчих болдгоо. Алдаагаа засаж ч бас болдог. Энэ бол тухайн хүний өөрийн сэтгэл юмд хандж байгаа хандлага. Бид нар ямар нэгэн хүн нэг хүний одоо хувийн үзэл бодлоос болоод бусд мас хохирох ёсгүй юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд саяны жишээнээс харсан бахаа гэж би бодож ийм тайлбар хэлье.
Тэгээд энэ 6 сарда бүгдээрээ нэгдэж нийлээд маш том хэмжээний тахилга тайлгаа яг бүгд ярилцаад сайхан зохион байгуулнаа. Бүх гал холбоодууд нээлттэй шүү. Одоо хамаагүй энд бол энэ нэгдэл нийлж байгаа явцад хувь хүмүүсийн хоорондын асуудал болоод хэл үгний асуудал ямар ч хамаарал байхгүй. Шинэ хуучин бөөгийн ялгаа, он жилийн ялгаа, одоо угсаа гаруулын ялгаа тийм байхгүй. Одоо бүгд ярилцсан. Одоо чи тэр түрүүн одоо Хоёлоо зөвлөлтүүдэд дургүй хүмүүс тэгсэн ч ярилцсан. Ярилцсан. Түрүүн бид тэр ярилцсан шүү дээ. 6 сарын 22-наас хэдүүлээ нэг зөвлөгөө чуулга уудалт хийя. Бас наатад нэлээд олон ярилцлага нэвтрүүлгүүд тайлаг ташлагын түүхчтэй тийм л дээ. Одоо судлаач нартай эрдэнэ түмнэрт уулзъя. Бас их сурвалжуудыг хаяа. Ганц бөөнөр гэхгүй бас түүхчдээс тусламж авъя. Судлаачдаас тусламж авъя. Бас шинэ хуучин гэхгүй хуучин шиг гал холбоо бүлгүүдтэйг нэвтэж хамтарч ажиллая. Хойштоо нэлээд өргөн ажиллана. Эхлээд ямар ч байсан хэдүүлээ өөрсдөө нэгдээд санаа бодлоо нэгтгэх чухал байна. За ингээд 10-нд ерөнхийдөө би анх яхта одоохоо 10-нд ерөнхийдөө мэдээлэл гаргана гэсэн байгаа. Тэгэхээр маргааш бид хэдэн маргааш мэдээлэл гаргана. Ямар утсаар холбогдох уу, хэдний өдөр уулзалтах вэ гэдгийг. Тэгэхээр та бүхэн өнөөдрийнхөө лайвыг одоо цааш нь сайхан дамжуулаад өгөөрэй. Ингээд буцаад хэдүүлээ 10-нд гарсан тэр зарийнхаа дагуу бөөндөө нэгдээд уулзалт. Ганцаараа байгаа хүмүүс чөлөөтэй хийж болно. Хаана уулзах уу, маргааш тавыг гаргаж өгнө. Тэгээ тав гарахаар яг уу тэгээд хамгийн гол нь энэ зүйлийг яг уу хийж байгаа гол зорилго маань бол нэгдэд нийлээ, нийтээрээ болъё, бөөмөргөлгөөний төлөө сэтгэл зүрхээ гаргая, нэгдсэн үйл ажиллагаатай болъё, хуралддаг болъё, зөвлөдөг болъё, хилцдэг болъё, хийдэг болъё, алдаа дутагч заастдаг, залруулдаг болъё, тийм ээ. Бүгдөө бас яриул буруугүй бүлөөс аргал хэрэггүй. Тэгэхгүй нэг энэ тэнд нэг гал холбоо эвсэл гэж хүүхэ болёо. Одоо бүгдээрээ нийлж нэгдэж авахгүй бол дан дангаараа яваад өнөөдөр хүртэл 25 жил явлаа. Бүгд мэдлээ. Өнгөрсөн жилийн маш том нэгдсэн. Ер нь бол сүүлийн үед байгаагүйгээрээ өнгөрсөн жил нэгдсэн. Гэтэл өнөөдөр тэр нэгдэл маань одоо өнгөрсөн жилийн нэгдэл маань өнөөдрийн нэгдээгүй байгаа байдал хоёрыг хараад ялгаагийн жишээг харлаа. Ингээ 12 оноос Монголын бөөгийн нэгд цэвэрлэг байгуулагдсан. Тэгээд задарсан. За яг 90 оноос хойш Монголын бүүд одоо юу дутуу вэ? Юу дутуу вэ? Энэ бөө мөргөл санаа зовдөг сэтгэл дутуу байна. Тийм бөгөөд уламжлал соёлоос хэрэгэдэг, өв соёлоо эрен сурвалждаг сэтгэл дутуу байна. Нийтэд одоо энэ бөө мөргөлийг зөв түгээн одоо дэлгэрүүлдэг үйл ажиллагаа дутуу байна. Сэтгэлгээ. Дээрэс нь одоо юу гэдгийг түүх уламжлалаа бие биендээ таниулдаг. Та нар нэг яг нэг хэдэн хувь асуудал явсан шүү дээ. Тэгэхээр яг одоо юу гэдгийг зураг дараад энэ гэдэг юм уу миний мэдээ хамгийн анхны дулумгаас нэг нэвтрүүлэг бүгд тухай хийж ирсэн. За тэр нь пурууга нэг одоо хийсэн нэг хэдэн одоо видео бичлэг явж гин. Нөгөө мөнхтэй чочны баярын хийсэн балжиргаан хийсэн нэг бичлэг байна. Танаа тэнгэрийн цаг байна. Тэгээд одоо юу гэдгийг энэ тэнд подкастууд байна бас хийж байгаа. Одоо жаго чигээд шангарч чигээд байх шиг байна. Одоо милмигээд батлагтны хэсэг хийж ирсэн тийм ийм одоо тэгэхээр яг актер өөр бөө мөргөлтэй холбоотой хилтэд бурхны шашин бүр тусдаад телевизтэй ТV-с үйл ажиллагаагаа одоо бүх юм хэвлэл мэдээлэлээр дамжуулдаг болчиж нэгдсэн үйл ажиллагаатай болчиж хэрэгстэй шашин игэл телевиз гэдэг байгаа шүү дээ. Тэргээр үйл ажиллагаа сурталчдаг болж биднээс нэг ядаж нэг телевиз юм уу ядаж зорилтод нэвтрүүлэг юм уу болох хэрэгтэй. Нийлээд нэгдээд ирүүлнэ бүх юм боломжтой болно. Хамгийн гол нь нийлээд нэгдээд ирэх юм бол тэгээд магадгүй хинээр ч хэлүүлдэггүй биднээс нэг уулздаг өдөртөө болно л та. Тийм. Тэр за улс нийтэр гэхээ бол бөө мөргөлтөнгүүд бөө удган зарангууд 6 сарын 22-нд нэг газар тийм ээ зөвшөөрөл авч жагаад нэгдэд нийлээд бие биентэй туршлагаа солилцдог, ярьдаг, хөөрдөг, магадгүй зан үйлээ тэндээс бие биендээ сурчилдаг, бие биенээс бид угаасаа л хөв хүний юм руу орохгүйгүй шүү дээ, тийм үстэй. Түүх өв соёл уламжлалаа олон нийтэд төмөнд одоо магадгүй биднээс олон улсын арга хэмжээнд явал дундаасаа биднээс өөрсдөө бас сонгон шалгаруулдаг явуулъя л да. Монгол бөө мөргөлийн наадамтай болъё л да. Яагаад даншигтай байгаад байгаа бид яагаад тиймтэй байж 6 сарын 22-нд наадамтай болъё, наадцгаая. Тан Монгол бөөнөр
Монгол бөөнөрийн одоо энэ нөгөө Хуба хаяа гэдэг газар. Тэгээ одоо нөгөө миний нэг судлаад байгаа юм байгаа байхгүй. Балжир удагны дуудлаганд Хуба хуя гэдэг одоо энэ ерөнхий сайдад Алтууг одоо тэрийг улаан хэрэг гэж нэрлэж байна. Сонжин болдгийн тийшээ. Тэгвэл тэр маань цаашаага Төвөмгийн Баян жаргаланд байна. Энэ тавлаг тайлах хийдэг. Хатуургсан хитүргсэн үедээ хар сүлдээ тэнд авч тагтдаг. Тэр одоо хар сүлдийг доосон гадар улаан хэрэг болт тагтдаг гэдэг ч юм уу. Магадгүй хатуу ширүүн хижиг тахал ганцуд гарсан үед бас тийм тахлаг хийдэг газар байсан. Тэгээд одоо Төв аймгийн Мөнгөн мөртөөс нааталд Багнуурын хойд бүрэг ирэх гэж байгаа тэр байна. Хар сүлдийг дахид тааж. Тийшээ яг одоо бүх газрууд нь тэгж болж байгаа. Бид нар бол одоо альва цаг үеийн түүхийг тухайн цаг үед амьдарч байсан хүмүүст бичдэг. Бид нар мууч сайн ч нөгөө олон зүүн бэлгтэнтэйгээ өнөө олон хаат хатантайгаа өнөө олон тэнгэрийн сургуультайгаа өнөө олон дарахад бүрайдаараа хилцснээр орчин цагийн олонлуудаараа бид нар тэргүй энэ цагийн бөөгийн түүхийг бичнэ. Энэ бол зүгээр л амьдралын жам. Тэгэхээр энэ цаг үедээ бид нар ядаж өвгдээсээс өвлөөд ирсэн түүхэн тэр газруудаа ядаж тулгандах галаа одоо том түүдгээ мандаад тулгандах галаа бадраа. За дээрэс нь хэдүүлээ энэ дээрээ ч гэсэн судалгаатай ажиллана. Миний одоо ийм гоё байна. Одоо ингээд түрүүн ингээ муухаар бодлоо шүү дээ. Нөгөө хүүд олон худаг дээр даншиг наадам болоход тэн дээр нөгөө эзэн хааны маань хөрөг байж явах үедээ гэж хоёлаа айсан шиг. Одоо нэг гоё юм бодъё л да бас. Яагаад болохгүй. Сонжин болдог Морьтой Чингисээ тойроод 999 бөө өстөө 6 сарын 22-ныхоо наадмыг хийгээд бүүлэх хин үгүйсэх юм бэ? Үгүйсэхгүй. Хин ч үгүйсэхгүй. Бидэд энэ бүх боломжтой юм чи. Хамгийн гол нь нэгдэл чухал. Биднээс багтаж шинг гадар байхгүй тэр чонжин болдог тэр очиод хамаагүй тэр эдэлттэй ярилцгийг биднээс түр дуртай үлээж явах үү? Том дэлхийд байгаа хамгийн том эзэн Морьтой Чингис хөшөөгөө тойроод 999 Монгол бөөн тойрч хүүгээд нөгөө нэг миний яриад байсан бид хэдий яриад байсан нөгөө түрүү жилчингээ манай нэгдэж нийж яриад байсан гинтис миннисээ хийгээд ЮНЕСКО яриад яагаад явж болохгүй. Энэ дээр хамгийн гол нь бүгд явж болно. Нэг л ямиг маш сайн анхаарах хэрэгтэй бид. Энд дээр би гэж өрөөсөө манай холбоо молбоо гэдэг үгийг энэ нэгдэлд нэгдэх хэмбугай танд хаалга Монгол мөргөл гэдэг нэр томьёонд ор. Тийм. Энэ нэгдэлд орж ирж байгаа та бүхэнд хаалга үлдэг нээлттэй. Тэр дотор орж ирээд би гэж огт уучлаарай. Тийм байхгүй. За, энийг санаачилсан би гэхгүй. Энэнгээрээ л бид нар алдсан би гэдэг өвчнөөрөө өнгөрсөн жил би бас яг энэ улаан нүрээрээ яг энэ үгээ хэлсэн. Тэгээд жинхэнээсээ бүлээн жингээ тавилсан. Энэ жил бол бүлээн жин тавил одооноос бол би нэлээ ширүүн орж байгаа, үзэд тарж байгаа, оронч гэж бодож байгаа. Тэгэхээр одоо манай хаан биднэрээ одоо бөөнөрөө бид шүү. Энэ нэгдэл бид гэж ярина. Одоо энэ санал бодол бүгд биднийх байх болно. Тэн дээр энэ өөдөө мөөдөө за энэ санаачсан манаачсан гэхгүй гэхдээ үд хаалга нээлттэй та орж болно. Өөдөө энэ дээр одоо хэрвээ энэ нэгдлийг байгуулчихвал нэг хүн нэг өөдгөө хэрэлдэж муудах биш. Нийтээрээ буруу босромог юм шаардлага тавь. Тий. Энэ хамгийн гол биднүүсийн давуу тал байхгүй. Талхын хороот, бодлогын хороотой бай, талхын хороотой бай, санал хүсэлтэй авдаг бай. Ингэж бид нар нэр төрөө аврыг. Одоо нийгэмд болоод байгаа одоо юу гэдгийг бөөмрүүлэлтэй холбоотой янз бүрийн асуудал төр бүгд хэлдэг. Үнэхээр буруу очиад ярилцлаа. Тийм. Хэлцээ ойлгуулъя, ухааруулъя. Тэгээд нэр төрөнд нь халдахгүй ч гэсэн тэрэгдүүлье. Нийтээр ярьдаг болвол та бүр улаан цагаандаа яриад үр нийтээр сууж байгаа ярьдаг болъё л та. Зардаг болъё л та. Тэгэхгүй нэг хүнтэй хоёр хүн хоорондоо муулдахаар сүулдэ юу болж би ингээ хараад байгаа. Чи нэг миний нэр төр алдсан би чамайг тагдаад өгнө. Одоо чи атаарх нь. Одоо ингэ юуг нь атаарх вэ те? Одоо юуг нь атаарх вэ? За одоо тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг бол нэлээд жоохон эвгүй болцоо. За одоо хоёулаач яах вэ? Одоо ярдгаараач одоо нэртэй цуутаач улсууд юм да. Яг намайг хүмүүс нэг орно гэхээр бөө юм уу, онгод тэнгэр юм уу, бөөлөгний талаар юм уу тэр талаар ярих байх гэж бодсон. Би бол одоо тэр талаар бол ярмааргүй. Одоо биднэрт ярих цаг зөндөө байгаа. Би тийм учраас түүх, өв, соёл, уламжлал үүнийгээ түгээн дэлгэрүүлээ. Одоо түмэн олондоо төрдөө биднээс үнэлэгдэе л та. Өөрсдөө хамгаалъя. Үлсэн ирээдүйдээ биднээс зөв зам мөрийг гаргаж өгье л дээ. Алдаа оноогоо засъя л та. Одоо үлгэр жишээ юм хий л та. Бүгдээр хэлцээ л та. Зөвлөлдөө л та. Биднээс ингээд өөрөө өвдүүлсэн зөв шиг хэдий болт явах юм. Одоо нөгөө сууж явсан барнаа суглаж суусан шаардлагаа болъё л да хэдүүлээ. Одоохоо нөгөө их засаг хуулийг
одоо онгод бас сайхан ярьдэн шүү дээ. Энэ бол яг л одоо тэнгэр үзэлтэй бөө ухаан дээр суурилсан хууль Өнөө. хэлжсэн. Тэгэхээр бид вэштэй энэ дэлхийн хууль одоо амар муухайгаар онгороод хэлчихэд энэ их засаг хуулиас бүгд иш авсан байдаг юм байна. Одоо манай мөнх тэнгэр хорооны гишүүн Минжин гэдэг доктор байдаг. Их засаг судалгаа хийжсэн. Тэгэд Минжин доктор судалгааны ажил одоо тэр юм хэлжсэн би яриг сонсч байсан л та энэ дэлхийн хууль, дэлхийн бүх улс орны хуулийн үндэс суурь нэгдсэн хууль байсан гэж. Тэгвэл онгод хэлдэг байхгүй. Их засаг хуулийг тэнгэрч бөө удхан зарим хүмүүс л яжсэн да гэж ярьжсэн. Яг онгод л яриа л да. Ингэж байгаа шүү дээ. Ер нь ингэж байгаа. Биднүүсийн түүхэнд ердөө их зохиолч нацаг дэрж хүнүүгээс өвөг дээдсийн маань нутаг. Хөх Монголыг хүчрэг болсон орон гэж. Тийм багт. Бигдийн явуулангаа үг гэдэг чинь нөгөө анх хамаа нэг ээжи гэсэн үгээр минь алтан дэлхийн намайг Монгол хүн таньна гэж бигдийн явуулангаа хэлсэн гэдэг байхгүй. Тэгэхээр эн чинь биднээсээ л ердөө л өв соёл. Одоо жишээ нь нутаг дорж байгаа хин миний нутаг шүлэгч ердөө л бөөгийн дуудлагнаас л үлгэр авсан юм шүү дээ. Яг л акцент эритэн нөгөө хинтийн ангаас яаны өндөр сайхан нуруунууд дандаа нэг мөрөндөө гуравтай бөөн бөөлөхөд одоо биднээс судлах, мэдэх, бие биенээ суралцах, түгээн дэлгэрүүлэх, таних, зөв зам мөрдөө орох, голдролтоо орох, хувь амиа хичээж нэг юм хий тасад бөөлөхтэй биш байхгүй. Одоо муугар бат л да. 10 оноос хойш 15 жил бөөнөр нэг тийм онгод тэнгэр гэдэг зүйл рүү дахиад орсон. Тийм одоо сэтгэл рүүгээ одоо соёл руугаа өнгөцгөө. Сэтгэлгээгээ нийлүүлээ. Сэтгэлгээгээ өөрчлөе. Тэгээ өөрсдөө сэтгэлгээ засчаад ард түмнээ соён гэгээр үлье. Манайха өөрсдөө сэтгэлгээгээ засаагүй ээжиж одоо юу том одоо соён гэгээр л үлээ. Одоо хийхгүй цаг хугацаа маань болохоо байлаа. За ингээд хүн алдахгүй хүн гэж юу байх вэ? Алдаа оноотой явсан бүх хүмүүсээ хамаагүй бүгдээрээ хамтраа үе таалга нээлттэй шүү. Энэ чинь л өөрөө энэ уужим сэтгэл одоо уучлах ухаан энэ бүгд багтнаа. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ наашаа зориод ирээрээ. Тэгэхээр хамтдаа сайхан ярилцъя, хэлэлцъя. Тэнийч хийх одоо өвөө мөрөл тэнийч хингэхгүй, алин ч айлгахгүй адилхан хандъя гэдэг үг байдаг шүү дээ, тийм ээ. За тэгээд ганц нэгээрээ гихгүй бүгдээрээ маргааш бол одоо хурлын тов гарнаа уулзалтын. Тэгээд хэдүүлээ уулзалтад ярилцъя. Гал холбоодууд болоод одоо тэнгэр үзэлтэй бөө мөргөлтэй удган зарим хүмүүс болоод бас одоо тэнгэр үзэлтэй бөө мөргөлтөө энийхээ төлөө зүрхэн цохилж сэтгэл нь шаналж санаа бодол болж байгаа хамгаалахын сан гэж хүсэж байгаа бүх хүнд үл хаалга маань нээлттэй шүү. За ингээд манай бит хоёрын цаг 30 минутын яриаг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Цааш нь ингээд дамжуулаад өгөөрэй. Тэгээ готов бахта бас ирж ярьсанд маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За миний ахаа бас хэлэхээр сайн үг байна уу? За яг одоо энэ тэнгэрийн цаг нэвтрүүлэгтээ бас одоо урьж оролцуулсанд би баярлалаа. Би тэнгэрийн цаг гэхээр нэг яг одоо хүн болгонд бөөгийн тухай өнгөтний тухай ярьдаг учраас би бас нэг түүх соёлын бас уламжлалт талаас нь бас нэг зүгээр нэг тавг цогс гэж ярьж байна. Надад бол одоо маш олон судалгааны юмнууд байдаг. Одоо тий би тэгэхдээ тэрийг нэг олон нийтэд ил ярьдаггүй. Энэ миний юм хийлэг гайхуулаад ийдэг. Би нэг Клабхаус тэр нэг бөөгийн тухай юм уу бөөгийн тэгээ холбогдлоо сүулдэ тэгээ бараг л за одоо авдагч хүн байдаг юм авдагч хүн байдаг юм ямар ч хүмүүс зориулаад ярьдаг юм. Хүмүүс орж ирэхээр сонсоод байгаа би тэгэл урамшил ярьдаг. Яг хөө тэгээд өдөг тэнгэрийн цаг нэвтрүүлэгт одоо урьж оролцуулсанд энэ талаар түүх соёлын талаар л болж байгаа ярихыг хичээлээ. Гэхдээ энэ бол зурвсхан зүйл. За тэгээд одоо биднүүсийн санаачилсан уул нь энэ санаачлага нодлон гарсан юм а. Бурхан алтууны тагсрын үед гарсан. Хэдүүлээ энэ бөө мөрөлийн төлөө ингээд тэгээ нэгцээвэл тэнгэр шүтгэгчний холбоо олон бөөнөрөөс тэгээд хэдүүлээ нэг юм зөвлөл байгуулъя гэдэг ингэсэн бүгдээрээ ууланд хөлийн зөвшөөрсөн. Тэгээд энэ маань ухрасаар өнөөдөр хүрчлээ. Гэхдээ одоо биднээс үнэхээр яарахгүй болох очлаа. Танаас нийгэмд болж байгаа процессыг харж байгаа л тэ. Би хоёр хүн жишээ татлаа шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч гаж урсгалыг хаана? Энэ шашинд хамаатай биш шүү. Бид нар ч хамаатай гэж магтгүй. Энээс болгоомжилж байна. Хоёрдугаарт нь сүм хийдэд авчиад одоо содроо бариулж байгаа Чингис хааны маань яачлаа. Магадгүй удахгүй биднээс уучраа олоогүй, ухаанаа олоогүй урдахтайгаа ингээ божгинжээтэл Чингис хааны тахлагын сүм байгуулагдаад Бурхан шашны буддын шашны ёсоор
дахид тайдаг болчихвол биднээс өөр нэг олон юм яриад байх шаардлага байхгүй. Тэгээд тэр олон тэнгэр үзэлтэй одоо янз бүрийн алтан дээд үнэний аялгау ярьдаг, ном судар бичдэг, сургаал номлоо хайрладаг. Энэ улсууч гэсэн энэ зүг рүү сэтгэл зүрхээ хандуулаасаа гэж би бодож байгаа. Тийм байгааз тэгвэл биднээс дугруулдуу нэг докторол хүч нэг эвч чадгаа буг барьна гэж. Одоо би яагаад битэд хэлж байна? Хинтэй ч хамаагүй нэгдэн. Бөөмөргөлтөн тэнгэр үзэлтэй ямар монгол хүн байсан ирсэн ч бид нэгдэн. Энэ үйл ажиллагаа өргөжүүлнэ. Одоо болж игэл улс орон даяар болохыг хичээнэ. Тэгнэ. Тэгээд биднээс алдаа дутагдлаа засъя, бүгдээрээ хэлцгээе. Ийм л уриалгыг гаргаад одоо би хөрлөө өөдөө эднүстэй ингэж яаж байгаамаа. Тэгээд одоо нэвтрүүлэгтээ өрсөн өөдөө баярлалаа. Намайг бас сонсож үзэж харсан одоо юу гэдэг үзэгчд үзэгчтэй баярлалаа. За баярлалаа. За оройг сайхан өнгөрүүлээрэй. За баяртай.